Nor гэдэг нэр нь өөр хүмүүс орж Norgo бичдэг. Тэгэл тэрүүгээрээ ингээл постлол тэр хүмүүс бичсэн юм дээр айд авдаг. Тэр айд дээрээс нь бид нэр комисшн авч мөнгө олдог. Ийм модельтэй технологийн компани гэж бодчихсон баг. Тэгээд яа болоог л те. Экспертийн яриаг энгийнээр өргөдөг Property podcast-ийн энэ удаагийн зочноор Norgo цэгийн хамтран үүсгэн байгуулагч Улам сайхан оролцож байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. За, өрсөнд баярлаа. Өдрийн мэнд хүргэе. За сайн байна. За манай урилгыг авч хүрэлцэн гэсэн улмаадаас баярлаа. Тэгээд улмаагаа бас хайгаад үзсэн чинь яг юм нөө мэдээлэл их байгаа. Өөрөө л мэдээлэл өгөөд идэг болохоос өөрийнхөө талаар мэдээлэл байхгүй юм байлээ. Тэгээд энэ өөрийгөө нэг тайлцлаа. Хаана сургууль соёлд төгсөв, хаана ажиллаж байв. Одоо юу ийдгийг. За, Norgo Улам сайхан гэдэг 2000 оны 12 сард төрсэн. Одоо 24 настай. Тэгээд ер нь нэгдүгээр оролт хүрт 20 жил нэгдүгээр оролт амьдэрсэн баг. За, хуучин болон Хөтгөн аймгийн Жарлан цомд байсан. Тэгээд тэнд цэцэрлэгээ төгсвөл тэгэл сургуульд орохдоо нэгдүгээр оролт ирэл. Тэгэл яг нэгдүгээр орлын школ. Тэгээд тэгтээ яг тэгж сурж байгаа л Мост ороод тэгээд Мост болохоор улс төр судлалаар нэмгэн ухааны сургуульд байдаг гэж байна. Тэгээд 2 дугаар курст ордог жилдээ сургуулаа хаяал. Тэгээд тэрнээс хойш найзтайгаа нийлж бизнес хийнэ гэж баахан фейлдэл. Тэгэл ардаас нь ажил хийгээд технологийн компаниудаар ажилласан дандаа. Одоо shop гэдэг шүү дээ. Машаахын тий. Машаахтаа яг технологийн компаниудаар ажилласан яга эхлээл ардаас нь Томьёод ороод Томьёогоос гараад Нитод ороод Нитогоос гараад Intel Mind тэгэл Intel Mind-ийн дараа Norgo. Тэгэнгүүт одоо тэгээ харахаар чинь Intel Mind чинь Shopee тий Mizorn, CoinHub, Zari гэл тэгэнгүүт нөгөө талд нь болохоор Nito ч юм болохоор яг Ant Global ашигладаг компаниуд нэг шин. Тэгэл нөгөө Shark бла бла бла. Тэгээ тэрний өмнө шин болохоор Томьёо ч баярах. Тэгээд Биндитээс ажилласан юм байна тий. Тэгээд Машаах гэд ер нь тухайн үед өөрөө бодохтой болохоор CEO hunting хийнэ гэж боддог. Одоо тэгж бодож ажилд ордог. Тэгэл гой захирал хараад гой захирал аян захиралтай ажиллаад үзчихсэн ингээл тэр луг ордог. Тэгэлээс. Технологийн компанид ажиллажсэн гэхээр технологи одоо улс төр судлаар сурж ирсэн гэхээр технологийн компанид чинь нэг юм шаардлага гарах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр технологийн компанид яг юу хийж ив? Би ингэсэн Ultra Learning гэдэг ном байдیں۔ Тэгээд тэр болохоор Scotch гэдэг залуу 6 сарын дотор 3 жил сураад ч үлээ. Тэгснэ MIT-гийн яг PhD-гийн шалгалтыг дахиад нэг 12 сарын дотор өгч мөгчлөө. Бүр огт компьютер сайенс мэдлэггүй багта. Тэгээд мань хүний зүгээр нь Ultra Learning гэдэг дотор нь юмыг яаж биедан сурах вэ гэдэг зөвхөн зарчмууд танилцуулдаг. 9 ийм зарчим танилцуулдаг. Тэгээд тэрийг уншичаад ардаас нь би зүгээр сошиал медиа маркетингаар онлайн курсууд үзэж мүзээд тэгээд дижиталаар зүгээр ингээ байж болох боломжоор л сурсан юм. Тэгээд яг ажилд ороод зүгээр нөө тэрийгэ бариад ажилд ороод тэгээд өөрөө угаасаа жоохон бах юм мэтгэлцэнээр явдаг байсан болохоор ярьцдаг. Тэгэл ажлын ярьцлагад дорнгууд AC-гээ гараад ирчин. Тэгэл яг юм чадахгүйсэндээ ажилд орсон. Тэгэл ажилд орсны дараа юм тэр онлайн курст үтсэн юм яг өндө баг хэрэггүй юм чинь. Тэгэл яг ороод сураал. Тэгээд нөгөө олуулсан нөгөө дижитал маркетингийн төлөвлөд ашиглалтууд Монголд ерөөсөө юу авах болоогүй. Бүр автоматжуулалт. Одоо л дөнгөж компаниуд тийм болж байгаа болохоос яг 19 онд 18 онд л миний харж байгааснаар нэг тийм automation тий AdSense мас гэж ерөөсөө худлаа. Тэгээд ажилд ороод сураал. Тэрнээс ажилд орохоос өмнө л юм чадахгүй л харсан. Ковидын өмнө чи яг технологийн компанид Монголд нэг бүүн болоод өнгөрсөн шүү дээ. Маш олон компани гарсан. Олон компанич дампуурсан. Тэгсэн. Саяны сонсчихсан компаниуд бас дампуурсан компаниуд их байна. Би бол бас ойрхон ажиллаж ирсэн юм байна. Тэгээ улмаас нэг юм асах гээд уламжлалт компанид бол бас яг ажиллаж байгаагүй юм байна. Би сая сонслоо. Уламжлалт одоо компанид ажиллаагүй бол шууд орсон юм байна. Тэгэхээр би болохоор монголчууд энэ стартап гэдэг үгийг ер нь яг яаж юу гэж нэгдүгürt ойлгох юм бас entrepreneur гэж бас нэг зүйл яваад байдаг шүү дээ. Тэр энэ хоёрыг ер нь яг одоо танаа үеийнхэн жишээ нь юу гэж ойлгох вэ? Би бол сонсомоор байгаад би бол дээшээ анхнараас болоод энэ тухай нэлээд сонсч ирсэн өөрөө ч оролцсон явж байна. Та хэд маань яг стартапыг яг юу гэж ойлгох вэ? Entrepreneur гэдгийг яг юу гэж ойлгох вэ? Би бол хувьдаа одоо үе югаас төлөөлж ярьж чадахгүй шүү дээ. Гэтэ би бол хувьдаа стартап гэдгийг бол өндөр өсөх потенциалтай digital based эхлэл үеийн компани гэж хувьдаа хэлэх баг.
Гэхдээ одоо нөгөө өмнө нь бол зүгээр хамгийн өндөр өсөх магадaltaй тий 10x, 100x, 1000x ингэж явдаг амар өндөр потенциалтай компаниуд зөвхөн технологийн компаниуд байсан бол одоо ингээд салбар нь томроод баг юм ямар ч чиглэлийн юмар зүгээр жоохон технологийн хөшүүрэг ашиглаад тэгээ амар өндөр одоо потенциал гарах боломжтой болсон. Тэгэл одоо жишээ нь зүгээр нэг ютуберийн тий ютубер Mr Beast-ийн компани жишээлх юм бол TikTok-ийн дараагийн худалдаа авагчдын тоонд яригддаг болсон. Сая тийм болсон тий. Тэгэл Mr Beast зүгээр хитэн найзыгаа нийлүүлэл 2-3 инвестор нийлүүлэл өөрөө TikTok-ыг худалдаж авах гэдэг хэмжээнд. Тэнгүүд тийм хэмжээнд яригддаг болчих байгаа чинь контент компаниуд хүртэл одоо ирээдүйд тийм болох боломжтой. Audience хэлэл олон улсын зах зээл дээр контент хийгээл ингээл. Тэгэхээр нөгөө одоо хуучин бодол зөвхөн технологийн компани гэж ойлгогддог байсан бол одоо ер нь технологийн хөшүүрэгтэй ямар ч бизнес угаасаа баг стартапын тодорхойлолт руу орж байгаа юм шиг болцсон байна. Тухайн үед одоо нэг хэвлэл мэдээллийн ингээл маш олон л сонирхдаг сайтууд байлаа шүү дээ. Тэгэл бүх юм одоо ингээл ковидоос хойш арай өөрчлөгдлөө тий. Icon, GoGo олон ч сайтууд байлаа. Тэгэнгүүт зариг зэг юм байна гээл тий. Жишээл маш хурдан Facebook дээр мэдээлэл үргээд за бараг сая багш багш болсон тий 1.1 жилөө тий. Тэгэнгүүт заригаас хойшоогоо маш том хандлтыг хурдан авж байгаа гэвэл ноогоор гэлж харагдаад байна л да. Тэгэл нийт одоо танай impression бол нэлээд өндөр л юм байлээ. Би хальт юунуудыг энэ сайтаар үзсэн байхгүй. Танай хандлт бол нэлээд өндөр юм байлээ. Тэр Nordic Segment гэдэг одоо энэ компаниг хинтээ байгуулав, ямар зорилгоор байгуулав, мэдээж нэг технологийн бас юм салбарт ажиллаж исэн болохоор дээрээс нь дижитал маркетингаар ажиллаж исэн учраас илүү ойрхон байсан юм шиг байна тий. Тэр нь бас стартап. Тийм стартап уу анх одоо олж юм шиг тэгээд анх ингээд одоо энэ ч одоо нээхэд бас нэг юм зорилготой ч юм уу хамтарч байгаа хүнтэйгээ нэг ярилцах тохиролцож ижил хийж байгаа шүү дээ. Тэгээд Норгийн одоо Норгийн түүх. Монгол нэг Posted гэх компани Postbuy гэдэг нэг компани гарч ирсэн шүү дээ. Одоо Монгол medium хийнгээд. Тэгээд яг тэрүүн шиг юм бодож ирсэн. Нор гэдэг нэр нь өөрөө хүмүүс орж Норго бичдэг. Тэгэл тэрүүгээрээ ингээл постлал тэр хүмүүс бичсэн юм дээр айд авдаг. Тэр айд дээрээс нь бид нэр комисшн авч мөнгө олдог. Ийм модельтэй технологийн компани гэж бодож ирсэн баг. Тэгээд яг болоог л те. Тэгээд тухайд бидэд ч инженерийн тим гэж байхгүй. Технологийн компани хийх гээд ч хөрөнгө оруулалт хийх хүн байхгүй. Тэгээ ялангуяа Монголд медиум хийн. Ер нь тэгээ тэнд медиум байхад энд медиум хийж яах гэж байгаа. Бас ер нь жоохон бизнес өвдчихсэндээ тэрийг утгагүй санаал байсан бэл л дээ. Одоо өөрөө бодох те. Тэгээд тэгж нэрээ өгчөөд ардаас нь зүгээр заа окей зүгээр л сайт те. Ийм хэвлэл мэдээллийн компани болохыг. Тэгтээ гоё ийм дижитал чанартай контентууд хийдэг, видео based ийм компани болчихъя гээд. Тэгэл хөрөнгө оруулалт аваад манай хөрөнгө оруулагч чинь 93 оны ах үед амар залхан. Тэгээд тухайн үедээ CoinHub-аас ер нь бол юутай хөшөлтэй. Тэгээд 2022 оны 6 сард компани байгуулад 2022 оны 7 сард хамгийн анхны пост ороод тэгээд тухайн үед болохоор бидэд хувь хүмүүсийг гаргаж ирдэг. Одоо өөрсдөө инфлюенсер бэлддэг. Одоо ийм хаб болно гэдэг бишэнтэй. Тэгээд янз бүрийн ингээд Монголд өндөр импакт үзүүлдэг хүмүүсийн амьдралд өөрчлөлт оруулж чаддаг. Тэгээд яг чихнээсээ одоо жишээлх юм бол манай тухайн үед орж ирсэн хамгийн анхны зочд гэх юм бол Шамбалагийн шийдэж авахгүй 60 мянган мод тарьсан. Сэмийн тулгаах гэл одоо робот гар хийдэг те. Гаргүй хүмүүстэд гар хийж өгөөд ингээд гар нь хөдөлдөг, аяг бариад усуудаг ийм. Тэгэнгүүт нэлээд олон ингээд гой гой импакттай хүмүүстэй Америкт хүүхдүүдэд Америкт байгаа монгол хүүхдүүдийг боловсралтай болгож байгаа. Америкт байгаа монгол хүүхдүүдийг Америк хүүхдүүдтэй өрсөлдөөнч болгож байгаа бас математик заадаг. Тэгээд spelling bee нөө өсгөлийн тим юм заадаг ихч байгаа байхгүй. Америкт профессор гэдэг. Тэр ихч мэгч ороод өөрийнх нь хүүхд нь 9 хэлээр уншиж өчтдөг, 6 хэлээр ярьдаг. Тэгснээ Америкийн математикийн шиг импакт байдаг. Тэнгүүтээ national state level можийн хэмжээний spelling bee-г аваргалж малцсан. Тэгэл тим ихч мэгч оруулаад тэгэл тухайн үед өөртөө ингээл амар супер импакттай харагдсан бүх хүмүүсээ ингээл зочноор оруулаад тэгэл хүн танилцуулдаг. Тэр нь зөв Монголд яагаад яг хүмүүсийн амьдралд бодит нөлөө үзүүлдэг хүмүүс танихгүй. Тэгчээд нэг юм яг шолоохон хэлэхэд bullshit те зөвөр юм сүнсээ зарцсан одоо юу гэдгийг хүнд хэрэгтэй нэг ч юм сурталч илдэггүй те ингээд нэг юм хэлбэр төдий хүмүүсийг амар олон хүмүүс таниад дагаад шуураад байгаа юм бэ гэдэг дээр төрсэн юм зэглэлээсээ үүдээд хийж исэн.
Тэгэхээр би болохоор илүү медиа салбарт ажиллаж байгаа юм чинь одоо яг медиагийн талаар бас чамаас илүү ойлголт аваад суралцмаар байна л да. Миний хувьд бас ойлголт таарав. Тэгэхээр одоо урд нь миний ойлгож байгаа бол одоо зариг байна. Эдгээр болохоор одоо гадны технологиг ашиглаж те одоо медиа хийгдэдэг гэж би ойлгоо. Тэрнээс өөрөөсөө ямар нэг байдлаар медиадад сайжруулалт хийдэггүй нь сайн мэдгүй те. Тэгэхээр танай концепт бол яг медиа дээр одоо сайжруулалт эдгээр хийж байгаа юу? Ер нь яг концепт агуулга дээр бизнес хөгжүүлэлтийг ер нь яаж хийхээр төлөвлөж байгаа вэ? Одоо яг ер нь нэг ийм public interest media гэж үг ингээд байгаад юм лээ. Тэгээд public interest media болохын тулд бол ялтчгүй амар одоо байгаагаасаа бидэд дорож нэг 2 шат агчиж тийм болно. Одоо бол бид нар ер нь яг шулханда байгаа нь бол нэг юм тэрслүү үедээ тэрслүү байгаад ингээд одоо тэмцэхэмтэйгээ тэмцэж хандлтаа авчаад тэгээ тэр цуглуулсан хандлтаа commercial usage болгож зараад сурчлагын бичлэгүүд хийж мөнгө олдог компани л байгаа байхгүй. Модель нь тий. Одоо байгаа модель. Явцын дундаас бид нар public interest media болохын тулд бол commercial ажил хийхгүй байхдаа хүртэл олон улсын сангийн грантууд ер нь донешнууд яг одоо хэрэглэгчдээс үзэгчээс орж ирж байгаа донешнууд за өөрийнх нь дэмждэг хүмүүсийн ингээд одоо тэр юугаар ямар ч одоо сурчлагаа хийхгүй байхдаа мөнгө олоод тэгээд мөнгө олохын хажуугаар давхар хийдэг юм нь яг олон нийтийн нийт эрх ашигын төлөө хийж байгаа контентуудаар мөнгө олдог. Ийм модель руу очих хэрэгтэй юм байна. Ер нь медианууд бүгд тийм рүү очих хэрэгтэй. Тэгээд хэрэглэгчээсээ мөнгө чаржилдаг, тэ үзэгчээсээ аутлетээс мөнгө авдаг, нэмээд олон улсын сангууд энэ тентхийн одоо грантууд тэ зарлагдж байгаа юмнуудаас тэндээс нэг одоо санхүүгийнхаа доктортой байдлыг хангадаг. Тэ нэг ийм хос морьтой одоо бол ингээд зөвхөн commercial usage тэ хідэн бизнесүүд нь нүрээ буруулаа харж байгаа юм бол тэрнээсээ санхүү байхгүй болчих учраас баг зэргийн юм айдас хүчтэй тий. Тэгэл одоо жишээ нь манайх сая 3 сард баримтлагдахын өмнө нөөс эхлээл бизнес юмнууд ер нь нэлээд хаагдаад эхэлсэн. 1 сард ер нь бол нөгөө одоо бидэд тэмцээд байсан хүмүүс чинь бид нар санаалга өгсөн шүү дээ. Шууд манай том клиентууд руу бүгд рүү нуцаар зөхөөл эднийхийг чимэг болгоо. Тэгэл гэрнүүд нь байхгүй болов. Тэгэл бидэд 3 сар ер нь дампуурлын ирмэгтэр явж байгаа л тэ ардаас нь баримтлагдаад буцаал ингээл гараал ирсний ардаас яг уу орж иржсэн ордог ус юмнууд их нь ер нь буцаараад ирсэн. Нийт одоо нэг норогч юм байна гэдэг вебсайт те. Тэгээд дээрээс нь сошиал медиа дээр бас хэдийдээ хөгжүүлэлт явдаг те. Facebook, Instagram, IG, YouTube 3 байгаа. Тэгээд Twitter тэ алсаа. Нийт одоо танаа нэг юм платформоос одоо бүгдийг нийлүүлээд сайтын тэгээ энэ дээр нэг яг impression дээр гоё яриа гэж байгаа. Нийт impression сартаа контентуудаа хийгээд хэдийн хэмжээ impression-ээр бол мэдгүй байна. Гэхдээ дунд чинь 1.8 сая engagement сар болгон байсан. Engagement, like, comment, share байсан. Үзэлт бол хамгийн сүүлийн сар бол 20 сая, 12 сая гэл ингээл явж байгаа шиг байна. Тэрнээс өмнө бол нэг 4 сая маяг дунджилдаг байсан. Нийт одоо үзэлтэй ингээд дотор нь ингээд задлуул одоо YouTube бол сүүлд үү? Манай YouTube ер нь айгүй муу. YouTube дээр бид нэг контент оруулахаач мартчихдаг. Facebook, Instagram хоёр л яг мэн. Ер нь масс руу гал юм байна тий. Тэгээ би тэгэхээр яг түрүүний асуултаас дахиад асуумаар санагдаж байна л да. Одоо яг нуулгүй хэлэхэд уламжлалт одоо манай медиаг одоо бидний үеийн юм. Тэр чинь бол ихэнх нь нөгөө аюултай хаалтын гэрээгээд нэг юм байгаад байгаа шүү дээ. Чи бол тэр дээр бол нэлээд сайн ойлголттой байгаа. Гэтэл би сая чиний яриаг сонсоод их баярлж байгаа нь бол та нар бас гадны одоо портфолио руу ороод гаднаас бас мөнгө таас татах ихний эхлэлгээд өчтөр илүү би харсан Туркийн мэдэн дээр та нараас нэг англиар ингэж бэлдээдсэн. Ер нь гэхдээ одоо байгаа та нар зардлаа ер нь гаднаас ингэж сангуулжулээ те. Гадны эсвэл саний яриад байгаа фандинг энэ дэр юу хийгээд Монголд медиа ер нь байх боломжтой. Урд нь бол хаалтын гэрээ ч юм уу тэр уламжлалт гэрээгээр яваад хэцүү байсан шүү дээ. Би бол дараагийн үе та нар өөрсдөө бол яг гаднаас ч юм хараад бус байх ер нь боломж байгаа юу? Яг санхүүгийн хувьд. Дотоод зах зээлээсээ. Тэн дээр нэг юм дэлгэрэнгүй бүр салбарын юм чинь нэг ойлголоод өгч. Би яг тэрэн дээр нэг амар сайн мэдээлэлтэй биш. Одоо яг тийшээ approach хийчихлэг байгаа. Зүгээр тийшээ одоо төслүүд хийдэг. Тэгээд олон улсын юм нийт эрх ашигын ер нь бол медианы төслүүдийг оруулж ирээд тэр төслүүдээсээ ингээд Монгол медиа бизнесүүдийг дэмждэг ийм байгууллага ер нь бол Монголд байгаа. Тэгээд тэрнийх нь яг project manager нь сая надтай бичих сал хийсэн залуу байхгүй. Тэгээд
яг манай хүн бол надад угаасаа зөвлөд байгаа нь та ингэ public interest media руу яваа тий public interest media руу яваад хэрэглэгчээсээ нэг мөнгө татна тий тэгээд public interest сангуудаас мөнгө татчих болно нэмээд commercial бизнесийн ашгийг нэлээд сайн нэмэгдүүлчихэд л портфолио чинь diversify хийгдээд тий олон талын орлоготой болоод олон талын орлоготой болж ижил хараат бас байна тэгэхгүй болохоор дан бизнесээс олдог ч юм уу эсвэл юу гэдгийг дан төрөөс авдаг ч юм уу тийм байх юм бол бас хараат бас байж чадахгүй одоо тэгээ Монголд байгаа медиа компаниуд чинь дийлэнх нь хууччууд бол дийлэнх нь төрөөс цалингаа тавихын тулд сайдын хаалгас ахдаг тий тэгэнгүүт тэрний чинь шалтгаан болохоор үндсэн контентын чанар муу учраас бизнесүүд нь тоож гэрээ өгдөг заримдаа гэрээ өгөхөөс айдаг ч юм уу тий бизнесүүдээ аш сонирхлын зөрчилтэй ч юм уу эсвэл төрийн нөлөө ихтэй бизнесүүд рүү шантаж хийж мөнгө шахаж заримдаа л ганц хоёр бизнес дийл авдаг өөрөөр яг одоо commercial value-гаар орлого олж чадахгүй бизнесүүд тэгээд тийм учраас хараа тусаж чаддгүй тийм учраас нэг сайдыг ингээ гэхэд дуурч чаддгүй дуурж байгаа бол цаана нь нөгөө талынхаа мөнгийг авсан болохоор дуурдаг ч юм уу тийм болчиход тэгэнгүүт сая ингээд манайх цаанах юм бол хараат бус гэж ингээ бардам хэлээд байгаа юм бид нар жишээлх юм бол нэгч сайдаас нь мөнгө авахгүй нэгч одоо ингээд төрийн ямар нэгэн тендер мендер юу ч руу ч орохгүй төрийн байгууллагатай хамтрал хийхгүй байхдаа л хагас жил бүтэн жил ингээл ямар ч зард судлаг өөрсдөө цалин тавиал ингээл бас л амьдарчдаг. Одоо нөгөө Norwich City-ийн минь сайт маань нөгөө янз янзэл нэг юм спешиал дугаарууд гараад байдаг шүү дээ. Тэн дээр ингээ нэг байгууллагатай ингээл хамтарч ажиллаад борлуулалтын сайжраал эсвэл эргүүлэл дахиж хамтраал ингээл ажиллаад яваад үр дүнтэй л байдаг шүү дээ. Би бол нэг ганц хоёр дугааруудаар ингээл хамтарсан. Үзэлт нь айгу сайн л байд юм бэ лээ. Тэнгүүт энд нэг юу яригдэж байна гэхээр нийт одоо нөгөө зорилттой зах зээлийн хэрэглэгчийн платформ дээр тэгэл 20-45 насныхан л баггүй. Тэгэхээр 20-45 насныхандаа ойлгогдох хэлээр нь те одоо жишээлбэл жинзинертэй та нар илүү их ойлголцож гин гэж би хараад байгаа байхгүй. Жинзинерийг үздэг ингээл янз янзын нөгөө нэг YZ ч юм уу те янз янзын нэг юм газрууд байдаг шүү дээ те. Тэгэхээр ингээд танах яаж одоо тэр үеийнхэн залуучуудтай ингээд дуу хоолой болоод тэдэрт ингээд ойлгогдох хэлээр нь ингээд яриад байдیں۔ Тэгэхээр эн чинь нэг юм агуулга байгаа шүү дээ. Та нарын нэг юм харизмыг ойлгоод танахыг ингээд одоо фэн бейс нэлээд их байгаад байгаа байхгүй. Бусад газрууд нь зөндөө байна. Сонирхолтой фаны юм хийдэг. Гэхдээ та нар фаны биш смарт юм хийдэг гэж би хараад байгаа. Технологи юм ярьдаг, шинэ нээлтүүдийг ярьдаг. За энэ компанийг сурчлаа гэхэд арай одоо креатив ч гэдэг юм уу те ингээд байдаг. Тэгэхээр ингээд нэг юм арга барил гэхээсээ илүү хэрэглэгчтэйгээ тэр нэг 20-45 насныхантаа яг хүссэн юмыг нь яаж өгөөд идэм бэ? Юу та хоёрын нөгөө audience-ыг дагаад нэлээд B2B талын гэх юм уу клиентууд айгүй хүзэрлэх л та. Тэгээ манай клиентууд төр чинь амжилттай кейсүүд байгаа. Одоо тий тарах шиг тэгээгүүт амжилттай болсон кейсүүд байгаа. Тэр чинь нөгөө редакцийн ажиллагаа хүн төвтэй дээрээ ер нь бол нөгөө редакцийнхаа бүх юм дээр би өөрөө ордог. Заримдаа орж чадахгүй амжихгүй үед гарна. Тэгээ саях шиг ингээд чагсаал мэгсаал гэж би ч амар emotional өөрөө доктордоггүй учраас ингээд хийсэд ингээд яваад өгчин. Тэгэл тиймэрхүү үеүүдээр гарсан контентууд чинь ийм систем ер нь яг байхдаа босгож амжаагүй байгаа. Тэгээ манай ч ингээд цөөхөнтэй компани дотроо одоо creator led media гэж хэлдэг. Одоо төрлийн медиа юм билээ. Тэнгүүт ханцуугаа шумлаад яг ингээд орсон. Тэгээд яг орж амжаагүй нөх хэцүү үед гарцсан их гэдэг ч юм уу те. Ингээд дотор байгаа зарим ажилтнууд сэтгэл готролтой байсан. Маач нэг жижиг Gen-Z компанид ч яг нэг сонио асуудлууд байд юм биш. Асуудал өөр л юм. Асуудал нь тийм сэтгэл готрол материал гэдэг байна. Тэгээ ингээд ийм үед гарцаа ингээд фейлцээ ингээд юурууд байна. Гэтэ нөгөө ялтчгүй үндсэн системийн үндсэн хийдэг ямиг нь дэмждэг, дуу хоолойг нь дэмждэг учраас бичлэгийн фейлдээ тахтал дахин манах руу хамтарч мөнгө өгөөд байдаг компаниуд байдаг. Гэхдээ нөгөө захирал нь одоо жишээлбэл манахыг ямар үнэлдэг ч юм уу те эсвэл одоо ерхий менежер манахыг ямар үнэлдэг. Тэгээд үзлэр төлөвлөг байдаг учраас одоо фейлдсэн ч хамаагүй ингээд өгөөд дахин хамтраад байдаг. Тэгэл тийм компаниудтай бид нарт гэдэг мэдээж бүх бичлэгийг фейлдүүлээд байна гэж яах вэ? Бичлэгийг бас албаар фейлдүүлээгүй шүү. Ер нь л тийм бас байгаа. Би нэг эндээс нэг асуух гэдэг юм нь юу юм гэхээр яг уламжлалт яг энэ медиа зах зээл дээр ажиллаж байгаа компаниуд дараагийн өмөрөө гарч ирэхдээ нэг контентер гарч ирлээ шүү дээ. Тэнгүүд ингээл заргийн өнрөө ч гэдэм үү. За Улаанбаалын Лодо самбуу гэдэг. Тэнгүүд одоо Норгийн улмаа гэдэг. Тэгээ нөгөөтэйгээ баг ойролцсон юм шүү.
Миний ойлголтоор одоо тэгээд нооргийн улмаа гэж яриад байдаг. Тэгэхээр ноорг яг ялгагдах юм нь одоо яг юу вэ? Нэг хүн одоо нооргийн улмаа гэж яриад шүү дээ. Тэгэхээр ингээд бусдаасаа ингээд ялгаатай байхгүй бол дахиад нөгөө нэг яриад байдаг уламжлалт руугаа буцаал байна шүү дээ. Тийм. Одоо нөгөө сая л нооргийн улмаа болцсон. Сая 2 акц заслаад. Тэрнээс болоод. Тийм. Тэрнээс биш өмнө нь болохоор бид ч олон хөтлөгч нартай. Тэгээд би бол мэдж байгаа нь өөр бусад бүх сайтуудаасаа илүү хурдан хугацаанд сайн хөтлөгч бэлдэж чаддаг. Одоо дараагийн дүр гаргаж ирэх одоо илүү амар тэг би хөтлөгчөд яг ингээд ер нь нөгөө ийм суур болохоор мэрэгжлэхээсээ илүү ур чадвар based тэг суур нь жишээлх юм бол мэтгэлцээнээр хичээлдэг байсан. Англид ирэлтгэлээр би Монголд нэг төрүүлээд нэг хоёрт орсон. Мэтгэлцээн Раз нөхөндлөн бүс авраг авч ирсэн. Тэгээд Монгол дээрсэндээ зөндөө удаа мэтгэлцээ. Бараг 2014 оноос хойш гэдэг чинь ингээд бараг 10 жил. Тэг одоо миний хийдэг ажил чинь мэтгэлцээний ажил байхгүй яг. Нэг газрыг сурталчлах хэрэгтэй болгоот ингээд аргументууд хоорондоо босгож ирээд те. Окей. За ийм ингэж ойлгуулъя. Тэг ч юм уу. Сая ингээд чагсаал дээр ч юм уу ингээд явж байгаа MCSG гүтгэж чинь яг үндэ бодтол төр юм штэ ингээд. Цавир мэтгэлцээний ажлууд байгаа байхгүй. Тэгээд тэрний нөгөө даваад өгж байгаа давуу тал нь болохоор tone of voice биеийн хэлэмж тий. Тэгэл пауз авч байгаа, дуу хоолойны өнгөө тохируулж байгаа, агуулга ярихдаа тэгээд эмоц хаана гарах уу? Тэгээд нөгөө дижитал маркетингаар дандаа нөгөө технологийн компаниуд контент хийдэг гэсэн учраас бичлэгтээ яаж уялдуулж тэр ингээд одоо илтгэлийг мөн мэтгэлцээнийг босох биш тий. Тэр юмнууд руу айгу ордог. Тэг манай хөтлөгч юм байхаас үл хамааран манай бичлэгүүд хандлттай байж чаддаг. Одоо зарим сайтууд л гэхээр нөгөө үндсэн автор ажил нь гэх юм уу, production ч гэх юм уу, value багтай. За нэмээд дээрэс нь агуулга дээр редакц заримдаа муу ажилласан байх тохиолдлууд байдаг ч юм уу. За нэмээд хөтлөгчин солигдоход хөтлөгчийнх нь эмоц онцдаг. Тэ ингээд ярьж байгаа чадвар нь онцдаг. Тэгэнгүүт манайх дээр хөтлөгч солигдоход хөтлөгчнөр нь ингээд сайн ярьдаг хөтлөгч нар тэр чигээр ингээд бичдэг. Тэгээд нэмээд нөгөө хөтлөгчин солигдсоноос гадна үндсэн нөгөө хийцэн аль болох сонирхолтой байх гал одоо үзэж байгаа RNC-ийн анхаарал төвлөрөх чадвартай уялдаал тий ихний би бол ингээд шууд хэлж байгаа. Эхний 3 секунд хамгийн чухал юм. Видеоч үзэх үзэхгүй шийднэ тий. Бас дэлхийн хаан сагуулт юм байгаа л та. Ингээд видеоч үзэх үзэхгүй шийднэ. Энэ дээрээ нэг бол хайлайтлаж юм өөх хэвээр, нэг бол эцсийн үр дүнгээ question оруулах хэвээр. Эсвэл амар том ийм одоо маргааны асуудал ихний 3 секундтай шийдэх ёстой ч гэдэг юм уу. Тэгжиж ихний 3 секундтэй ч үзсэн. Цаашаа видео үзэх хэсрүү татна. Тэгээд ардаас нь видеогоо бүтэн болцсныхан дараа үзэж хагаад аль секунд дээр видео унсан байна. Тэн дээр тэгвэл яагаад унсан бэ? Аян солигдсон уу? Аян муу аюусан уу? Дүрс солигдсон уу? Дүрс нь stock footage байсан уу? Ингээд унсан байна. Дараагийн удаа тэгвэл ийм сэдв ярьж байхдаа Европ хүнтэй stock footage ашиглахгүй шүү гэдэг ч юм уу. Тэгвэл яг ингээд дараа нь after analysis амар сайн бас бичлэгүүд төр бидэд юу нэхийг оролддог. Тэгэл ер маах нөгөө бас сүүл рүү надаас ингээд залхацсан. Эхний 3 секунд гэлээ өдөөс. Тэгэл яа нөгөө байнга хэлдэг юмнуудаа дахиж тавтан хэлээлээдэг. За шинжилгээ бол сайн гэдэг шүү дээ. Би одоо сая бол ойлгосон нь улмаа бол амар мундаг юм байна. За мэтгэлцтэй юм байна. Одоо теорем бодоо тэрүүгээрээ одоо видео юм хийжтэй мэл. Тэгээ сая дахиад жигсаал ороод зохион байгуулчлаа. За. Тэг би бол нэг юмыг бас тухайн үед аяга анзаарч ирсэн л да. За улмаа энэ олон залууг эргүүлсэн юм чи ер нь өөрөө яг улс төрийн чиг баримжаанд ингээд байдаг юм уу те. Жишээл улс төрийн ингээд бодол нь тогтсон байдаг юм болов. Одоо нэг уламжлалт юмнууд байгаад байдаг шүү дээ. Ингээд барууных зүүнийх гээд. Юу энэ дээр яг чиний зүгээр хувь хүний чи яг одоо би чи 2000 оных гэр чи хэд 25-тай 24-тэй залуу. Юу н одоо яг улс төрийн чиг баримжаанд тогтсон байдаг юм уу? Ер нь энэ талаар ярилцвал. Айгу эрт тогтсон. Нөө мэтгэлцдэг байх үеэсээ нөө улс төр судлалын номнууд нэлээд уншдаг байсан. Тэгээд мойст ороод мойшийн сурсан нэгний жилээ бол би угаасаа мойшийн шинэ номын сангаас ерөн гараагүй. Тэгээд тэр үедээчсэндээ яг ингээл тэр чинь нөгөө нийгмийн ухааны сургуулийн яг номын сан дотроо ийм хоёр яг ийм тавиур бүтэн ингээд үргэлжилсээд баг годомчиг тэгэнгүүт яг тэр нь ингээд дандаа нийгмийн ухааны улс төр судлалын номууд байдаг. Тэрийг бол ер нь нэлээл уншсан. Тэгээд тухайн үедээ ер нь бол барууны гэх юм уу яг классикл либерал юм үзэл баримтлал ер нь бол тогтсон. Тэгээд одоо
Milton Friedman тэ одоо юу гэдэг Hayek, Mises тэ Rothbard тэгэл уншсан юм. Тэгэл тэртлийн чиглэлийн номнууд л айгуу сайн уншсан. Jason Brennan гэдэг профессор жишээл одоо Georgetown багшилдаг libertarianism цэг юм байна гэдэг газар бас судлаач хийдэг. Тэгээ тэр судлаачийг би жишээлбэл жоохон бахта номыг уншичаад окей тэнд нь очиж сурах юмсан энэ гэж боддог. Би одоо эрхчил applied нь тийш яасан. Тэгээд яг бол баруун үзлэр өмдөлтэй. Тэгээд одоо нөгөө Liberty амраах энэ чинь бид тэртний бүр танилуд байхгүй. Бүр 15 онд би Ayn Rand-ийн event тэгээд Ayn Rand-ийн талаар зөвхөн Ayn Rand-ийн ном ярьдаг event ихтэй Liberty амраахыг урьж ингээд юунд оруулчихсан. Тухайн үед болохоор Students for Liberty гэдэг ийм liberal оюутнуудын холбоо олуулсан. Тим байгууллагын Монгол дахь салбарын төлөөлөл National Coordinator гэдэг үндэсний зохицуулагч гэдэг юм байдаг гэсэн оюутан багт. Тэгээд тэр үеэсээ л ер нь ингээл Австрийн үзлэмтэл ер нь ингээ баг-багаар тогтоол эхэлчихсэн. Одоо бол гэхдээ би нэг юмд амар наано цаануутай бас жоохон юу гэдэг юм. Яг зүгээр эрс бүр тийм биш. Одоо бүр одоо юу гэдэг анархо капиталист ч юм уу те эсвэл эрс бүр тийм либертар бас биш. Зарим юм дээр хүн эрхийн зарим асуудлууд дээр бол би амар наан цаантай те. Тэгээд бас учиргүй бүх юмыг шууд одоо зөндөнд орох гэдэг ямар сандлагаас бас тийм амар өөр ш. Гэхдээ эдийн засгийн хувьд бол либерал, 100% яг либерал чөлөөтэй орох хэрэгтэй. Тэр намын бүртгэл авахгүй ямар нэг. Тэгэхээр одоо юу намуудын санал зөндөө тавьсан тий. Тэнгүүд одоо нэг юм байгаа юм л та. За нам бус юм байна. Тэнгүүд гів генет те. Жагсаал те. Өсрөх хамархан гээл. Тэгэл нөгөө энэ жагсагчдын маш олон л нөгөө нэг юм хөтөлбөрүүд явдаг байсан шүү дээ. Жагсаж байгаа нэг хэсэг дуу муу баахан юм хийгээл эсвэл ингээл нэг би өстө өсөглөн зарлж ийн гээл. Тэнгүү танаа яг одоо нэг зохион байгуулсан гэх юм одоо юу гэх юм хөтөлбөр гаргаадсан шүү дээ. Бүр тэрийг ингээд харахаар ингээд эхлэлтэй байлээ. Дундаа бас нэг хүмүүсээ хөгжөөдөг нэг юм арга хэмжээтэй ах шиг байлээ. За тэнгүүд хүмүүсийн яг нөгөө хүсэж байгаа дуу хоолоогоор нь яваад байгаа байхгүй. Дуу хөгжим байна тэнд. Сүүлд одоо юу ч яваад энэ комеди DJ бас болж байна. Тэгэхээр би ийм баг ийм юм харж байгаагүй. Тэгээд тиймэрхүү олон ийм шууганы хажуугаар чинь юу болж ийн гэдэг тэгэхээр том одоо урлагийн шоу болохоор ч одоо ингээл амар л том асуудал гарч шít. Тэгэхэд тэнд бүгд амар гоё суугаад даруухан тэг нэг юм чимээгүү жагсаал чимшиг те ингээ яваад байна. Тэрийг ингээд олон хүнийг ингээ тийм форматанд оруулах хөтөлбөр гаргана гэдэг чинь өөрөө бас жоохон төвхтэй зүйл. Тэгэхээр энэ дээр баг хамт олон яаж ажиллав? Одоо яг энэ чинь хийхэд чинь ардан зөндөөл зардал мөнгөний асуудал байгаа. Тэгэхээр тэр мөнгийг жишээлбэл яаж босгох вэ? Тэр энэгээр ингээ нэг жоохон нээлтээр бол одоо би бол цэвэр менежмент гэж бодсон. Ажил хийж сурсан хүмүүс одоо ингээд өмнө ингээд намууд ч юм уу жагсаж байгаа. Sorry жүжигчд ч юм уу жагсаж байгаа байхгүй. Тэгэнгүүт сая бол зүгээр юм цэвэр ажил хийж сурсан хүмүүс жагссан байхгүй. Ингээд нэг хүн төмсөө хайрлах нь тий. Нэг хүн төмсөө угаана. Нэг хүн хэрчин тий. Салаад хийж байгаа. Тэгэнгүүт зөвхөн коммуникатор хийж байгаа. Би зөвхөн сошиал медиа дээрх одоо communication хийж байгаа. Тэнд нь дахиад social media communication дээр specialist байгаа. Дахиад буцаа орж ирэнгүүт аюулгүй байдлаар хийсэн мэрэгчлэлтэн байгаа. Манай саяын баг дотор дахиад сүн түшээч одоо хөтлөгч нар нь дотор төрлүүдтэй. За. Шүн юу? Эрг сүн түшигч гэж нэрлсэн. Яг өөртөө дотроо хар яриад хэллэхээр тэгээ хөтлөгч нар нь дотор төрлүүдтэй ингээд. Одоо эрг hype man гэж байгаа. Сөрөг hype man гэж байгаа. Би сөрөг hype man байхгүй. Гарч яг ингээд одоо тэмцлийн шин чанараа оруулж ирэхгүй болохоор хитрхи фестивал шиг шинжтэй болчихно. Тэгэнгүүт буцаагаад үндсэн сэдв рүүгээ чиглүүлдэг те. Яг ингээд шарах ёстой шаарддаг. Тэгэнгүүт зөвхөн сөрөг чигсаалт хариулдаг дүртэй. Сөрөг чигсаал өрөөд ирэнгүүт тэр хөтлөгч гарч ирдэг. Тэгэд нөө сөрөг чигсаалаа моколч нэг үзэж гин, тэ хайрлчлыг үзэж гин, рөөстэлч нэг үзнэ ингээд. Тэгэд зөвхөн арт опен мик дээр хөтэлдэг хөтлөгчтэй ингээд. Хөтлөгч нар ингээд дөрүүдтэй тэр дөрүүдээ хуваагаад тавьсан. За одоо би ингээд. Тэгэнгүүтээ чигсаалын зурагчтай жигсаалын дижтэй. Хүн болгоо ингээд өөр өөрөөхөө л юм хийж байгаа. Хүмүүс ингээд яаж юм шууд ингээд би оролцъё л гэдэг дүрээд ирд юм уу? Эсвэл чи ингээд найз нөхдөө ингээд дуудаад байд юм уу? Voice-ийн яг эхлээд бол уусаа яг нөө жигсаалын урдчин бүх найзууд руугаа залгаал найзууд руугаа гэхдээ найзууд дотроо нэрэл найзууд руугаа юм л надаа янз бүрийн нам мамд байдаг найз байдаг уусаа
дургу учраас надтай харьцдаг. Би дургугаа хэлээд бас харьцдаг. Тэгээд яг л нөгөө өөрөө хамгийн ойрхон гэсэн найзуудад утсан уус бүгд юм байлаар тэрслээ улгаачуд байдаг. Тэгээд маань саяын жагсаал хийсэн баг дотор талбай дээр нүцгэж үлдсэн хүн байгаа. Бүр юм нүцгэлээд акц хийж үтсэн хүн байгаа. Бүр юм crazy юм юу одоо тэмцэгч нар байхгүй яг тэгээд юм ямар ч намтай намарлгүй ямар ч улс төрчдийн дор байдгүй те тэгээд ийм дургу хүндээ бүгд дон туруу өгчдөг ийм сонин генерашн байгаа яг угаасаа тэгээд эхлээд тэр найзуудад утсан дараа нь 2 3 дахь өдрөөс бидний чадахгүй болоод угаасаа байгаадсан бид спикергүй байсан эхний 1 2 3 өдөр спикергүй байгаад тахсан дараа нь хүний спикер ирсэн тэгээ нөө юу хүний спикер ирснийг нь бид нар ажиллуулж чадахгүй хааж юм битгэхгүй тэгээд тэгсэн чинь бид хэд хамт ингээд чагсаал дээр ирээлсэн voice-ийн ялагч даваад лээ гэдэг дуучин залуу ирээлсэн. Тэгэл бидэд учраалахгүйсэн чи гарч ирс нэг туслал 2 3 дахаас нь манай жагсаалын аудио техникч болчих واخ. Тэгээд ихний ээлжинд өөрөө дүрээ болж гарахгүйсэн 5 6 дахь өдрөөс нь жагсаалын хаалтын төрийн дуулалыг айгуу дуулж өгөөл. Тэгэл жагсаалын доочин болчих واخ. Жагсаалын бүх рол тэгж басан. Ингээл баг багаар органикаар ингээл нэмэгдээл. Анх үүсгэсэн core баг нь бол ялчгүй маа найзууд. Тэгээд бүгд өнөө болоод өнөө бит хоёрын найзууд. Ингээл хоорондоо пит гэж салгаал уулзаал оройн нуужих слогн бодож болол. Слогн бодож болохтой ч энэ нөгөө бас нөгөө сая жагсаал байсан улс төрийн акц гэхээс илүү Монголд сошиал медиагийн маркетингийн амар том кейс гэж би бас харсан. Тэгэл өнөөг дагаад бас юм коммуникейшнүүд амар сайн орж ирж байгаа. Яг медиад ажиллаж байсан социологчууд суур тэгээд ингээл баг нэвлэгдэл тэрүүгээр амар гой салаад хийж идлээ. Яг би эндээс нэг лавшруулад нэг асууж чаддаг. Хүн болгонд л одоо яг энийг асуугаасаа гэж бодож байгаа байлгүй зохион байгуулалттай юм шиг бол надаас би одоо хардах хэрэгтэй шүү дээ. Би бол ингээд ингэж утсан. За ингээд зохион байгуулалттай юм шиг хэд хэдэн зүйл анзаарчихсан байхгүй. Жишээ нь одоо нөгөө хитэн комедианчууд те. Тэр хэд ингээд гинт гараад ирсэн байна. За тэгээд хизээч бас нэг буруу зүйлд ингээд те лаг юм хилээд байдаггүй төрлийн бас зарим комедианууд нь гинт одоо бараа од болцсон те. Илүү их зэрэгэл өндөр комедианууд нүртэл гарч ирж үг хэлж байгаа ч байдаг юм уу. Тэгэнгүүт ингээд зохион байгуулалттайгаар те гів генет ингээд шууд ингээд бөөндөө ингээд нэгдэл явж байгаа юм шиг санагдаа. Санхүүжилтгүй бол тэр хэмжээний хүмүүс ирээд дуу хоолойгоо өргөнө гэдэг чинь хэцүү шүү дээ. Өмнөд үл яагаад дуурахгүйсэн. Тийм шүү дээ. Өмнө нь ерөөсө дуурдаггүй байсан. Ганц 1 2 нь л дуурдаг байсан. Тэгэхээр зарим нь дуурдаггүй хүмүүс нь гинт гараад ирсэн. Одоо нэр зохиод яах вэ? Би ойлгож байгаа. Тийм тэгэнгүүт энэ нэг жоохон байна да гэж байгаа байхгүй миний хувьд. Тэгэнгүүт дараа нь яасан бэ гэдгсэн чинь ингээд хамт нэг нэвтрүүлэгт орсон байх жишээ нэ тий. Тэгэхээр ингээд нэг юм захиалагчтай юм шиг. За дээрэс нь энэ жагсаал дээр яг би ингээд чимээгүй л жигсэн нэг очсон. Найжуугаар нь ажлын үзэлд явж байхдаа гэхдээ нэг тойрж үзчихэд тэгтээ би тэрийг ингээд дэмжиж байгаа шүү. Одоо би яг миний зорилго шал өөр л зорилго байгаа байхгүй. Ерөөсөө ингэж идэж чууж болохгүй гэдэг л зорилго байгаа. Ажлаа хийгээч л гэдэг зорилго байгаа. Тэгэнгүүт нэг хүнийг огцруулах юм ажил акц яваад байгаа юм шиг би харцсан байхгүй. Яг нэг хүнийг. Магадгүй эсвэл нөгөө талдаа албаар одоо нөгөө улс төрийн дийлэн болоод өөрийнхөө эсрэг ямар нэг юм хийцэн юм шиг би хардах хэрэг бас авж байгаа байхгүй. Шалтгаан нь одоо жишээлбэл намуудын дийлэн фейлдээд тэгвэл мань нөхөр өөрийгөө унгааж байгаа зохион байгуулалттай ажиллана. Магадгүй ч одоо ерөнхий сайдын бүр тийм чухалтай хүмүүс биш хаа манай. Тийм юм бодсон юм шиг янз янзын талаас нь л харсан. Гэхдээ энэ нэлээд том дүн яригдах хэмжээний байгаад байгаа юм шиг. Одоо яг нэг яг саний юмнуудыг ингэж яриул баахан хүмүүс орж ирэх боломжтой хүмүүс бас биш гэж харсан. Тэгэхэд ороод ирсэн байгаа байхгүй. Өмнө гэхдээ тэгвэл дуурдаггүй байсан шүү дээ. Ягаад гэнт огцор хамархан дээр гараад ирсэн. Би бол тэгтээ сайн бичлсэн. Орж ирсэн инфлюенсер болгоныг би бол амар сайн бичлсэн. Ингээл колдол та ороод ирж та хэрэгтэй байна. Одоо ингээд хэцүү байна л да. Одоо ер нь гэхдээ миний органик одоо юу гэдгийг хүрээлэл яг уус ингээд өөрөө тэр чигээр ихний ингээд юм дээр ороод ирсэн байсан. 2 3 дахаас нь бол би яг таньдаг гэхдээ ингээд дуурахгүй байгаа болгоомжлоод байгаа хүмүүс рүү залгаал өөрөө ятгаал ингээд өгч энэ юм бүжин. Тэгээ бас сэтгэл үсэж байгаа. Яа тэгэхээр нөө зөвхөн би биш надтай хамт ингээд зохион байгуулалтын багт байгаа багийн гишүүд чинь ингээд зарим нь бол ялтчихгүй ингээд хизээч өмнө улс төрийн акцд орж байгаагүй. Улс төртэй холбоотой контент хийж үзээгүй. Тийм хүмүүс байгаа. Тэгээд ороод ирсэн болохоор тэр хүмүүс рүү үсэж байгаа ихтгэл өсөв байгаа. Зөвхөн улмаа гэхээс илүү. Улмааг одоо жишээ нь
дахиад би чинь ингээд бүтэн чагсаалъя гэдээ үзчихэнгүүт одоо дараа нь ирээдүйд улмаагаас ирэх юмнууд тэр яг хуу өөрөөр органик ингээ огцруулаад гоё юм хийгээд үр дүнд хүрчтiin гэдгийг мэдж байгаа хүмүүс бол орж ирнэ. Бүр болгоомжлдог хүмүүс улмаагаас жишээлбэл цаашаа болгоомжлол болчихж байгаа юм. Тэгээ цаанаа юу тааж байгаа юм бэлээ. Тэгэнгүүт сая болохоор хизээч тим дээр орж ирдэггүй. Улс төрийн юм дээр дуурдаггүй. Тэг гэж юу вэ? Тэ? Гэж юу вэ? Хизээч улс төрийн контент гэж үзэх шин. Яг дандаа л шинжлэх ухаан ярьдаг. Факт ярьдаг. Тэгээ тэр чинь юм оюуны хувьд гэж юу үнэлж байгаа үнэлэмж байна шүү дээ. Алмаг үнэлж байгаа үнэлэмж. Одоо ингээд өөр зөндөө олон кейсүүд байна. Баяраа орчих. Баяраа санаанд ороод ирсэн. Баяраа маань найз. Тэ маа нэг найз болохоор тэнд нөгөө яг арт тимийг нь хөтэлдэг эерэг хайп маань хийж байгаа найз байхгүй. Best friend. Тэнгүү тэр залуу орж ирсэн учраас баяраа ороод ирж байгаа. Гэдэг ч юм уу. Тэгэл нөгөө итгэл дээр итгэл гээл ийм домино эффект гэж ярьдаг шүү дээ. Нэг талуу нураагаал том ингэж нуурдаг. Яг тийм л юм байна. Тэгээ энийг бол яг хардаал одоо тэ юу гэдгийг 20 сая доллар маллар гэл тэ ингээл том дүнгууд яг үнэлэг юм бол амар байцсаас тэ. Яг энэ дээр нэг юм асуух гэдэг юм. Яг зохион байгуулалттай биш миний хувьд санагдсан байхгүй юу? Энэ миний хувьд ч хүмүүсээ араараа яг юу гэж анзаарчихсан байг үл эхлэл нь ингээл та хэд нөгөө PC тоглож байгаа л тэ. PC тоглож байгаад тэгээ Норог цагийн минь чинь жишээл өөр агуулгатай бизнесийн байгууллага шүү дээ. Тэгэнгүүт гинт улс төрийн юм хийхээр боломжгүй те. Тэгэнгүүт өмнөх нэг кейс нь фейлдсэн баггүй юу? Жүжигчин одоо нэрийн шууд хэлэхэд ч таамаг шүү дээ. Цогтоо гээл байсан. Тэгэхээр өчнөө юм ярьсан. Тэгээл нөгөө хинээс 100 саяыг авцсан ч гэдэг үлээ нэг юм ярьжсэн шүү дээ. Тэгэнгүүт Норог цаг юм болон улмаа өөрийгөө харуулахын тулд миний зүгээс бодож байгаа бодлоор албаар одоо жишээлбэл цагдаа нар баригдаад за сенсац тариад гэж байгаа байхгүй юу? Амар сенсашн үүсээд энэний дараа шууд огцрох амархан гэдэг ямар нэгэн юм хийх гэжсэн чинь магадгүй одоо нөгөө дайралгаар гайгарч гэдэг юм уу нөгөө те бэргэн маань гарч ирээд нэг асуудал үүссэн шиг одоо манайхыг чагсан гэж сая бол тооцохгүй хаа. Ер нь одоо яг хуу энэ дээр байж болох хамгийн том хувилдааны онол надад юу байгаа вэ гэхлээр манайхыг бариад эхлээд. Тэгэнгүүтээ бариад барьсанд нь шууд акцлаад уурлаа гараад ирсэн чинь тэр гэж эхэлчихгүй юу? Тэгээд чиглэнгүүт нь fuck энэ ч ингэ ашиглаж байгаа юм шүү. Гэт тэгэнгүүтээ баг над руу тэгэж анхтар personal attack-лаагүй байх. Энийг энэ хэсгийг хасах байх шүү баг дараа нь. Над руу тэгэж амбартар personal attack-лааг байх. Тэгээд улам attack-ийн нэмээд process attack-ийн улам нэмээд намайг улам emotional болгоод миний хамгийн том хувилтаа нь ийм л байна. Тэгээд оюутны ерхий сайдын ингээд рейтинг унчин шүү дээ. Ингээд тэгээ унчингууд нь дахиж ардаас нь оюутан дээр хүүхдийн нэрийг гаргаж ирээд сэвэд. Тэнгүүтээ тэр сэвэлтэй юм болгож шиглаад. Энэ жигсаалыг бас тооцох боломжгүй. Яг тэгэхээр тэр жигсаалч амар органик. Би өнөөрөө шууд залгаал битгээл маргааш гарч байгаа. Тэгээ тэр жигсаал хийчихнэ гэж бодоагүй. Гэхдээ би тэд жигсахгүйсэн ч өөр хүнээр жигсуулчих ч юм уу тий. Тийм л ажиггүйсэн юм шиг байна. За би бол нэг юм сонио ардтал. Надад тийм. Гэхдээ би практикчдэр практикчдэр тийм ухаантай гэж өөрөөс бодохгүй. Надад бүр анханасаа зохион байгуулалттай юм шиг санагдсан байна. За би бол нэг ийм асуулт асуух байна. Мөнгө санхүү бол мэдгүй чи авч чадсан бол сайн байз. Авч чаддаг бол одоо хогч нь мэдгүй те. Одоо угсаа тийм л байгаа шүү дээ. Тэгээ би чамаг бол одоо миний хувийн бол чамаг аваагүй гэж бод. Яагаад тэгэхээр жигсаалчин бол би гинти байсан гэдэгт бол чамтаас 100% санал нэг. За санал нэг. Тэгээд чи болохоор та хэдээс бид дэвшүүлж болохоор огцрох амархан гэдэг. Тэгэхээр та хэд бол одоо policy бол энэ хүнийг огцруулъя гэдэг дээр санал нэгдсэн учраас одоо баяраа бата мэдгүй те тэр хүмүүс л ирсэн юм байна те. Мэдээж чиний тайлбарлаж байгаа болохоор бид нар ажил хийж үдсэн хүмүүс учраас одоо сайн ажиллацсан гэж хэлсэн. Гэтэл бол тоглолт одоо яаж явж ийм чи өөрөө яг энэ жигсаалч нь өөрөө одоо ерөнхийлөгчийн сонгуульд жил болохоос өмнө одоо улс төрийн цаг өөрийн хувьд маш тийм игжигтэй үе нь бол таарцсан тий. Тэгэхээр одоо би гол асуух гэдэг юм болохоор за та хэд огцруулаад одоо нөхцөл байдал нь жишээ нь хэнийг ерхий сайд юм уу тий. Яана гэдэг нэг ийм одоо эерэг бодол байсан уу тий. Одоо энэс дараах одоо нөхцөл байдал дээр тийм нэг ийм төсөөлөл байсан. Яагаад тэгэхээр одоо бол бид нар хүн болгоны тэрийг бодоо суугаад байна шүү дээ. Тэгээ би бол чамаас гол нь асуух гээд байгаа нь огцруулсан одоо яах юм те. Та хэд маань ямар одоо аргумент байсан учраас энэ үйлдэл хийцээ те. Тэр дээр сууж байгаа ах нар ч юм болохоор чи ч өөрөө хэллээ. Одоо улмаагийн хийсэн үйлдэл нь ашигтай эргүүлсэн байна шүү дээ. Ягаад гэвэл би бас дээр байгаа олон хүмүүс чинь бас би бол ухаантай гэж боддог байхгүй юу. Ягаад гэвэл чиний үйл явдлыг бол ашигласан. Тэгэхээр та хэд маань одоо ямар ийм аргумент байгаад одоо ямар зүйл нь Монгол улсыг хөгжүүлнэ те гэж үзээд энэ огцрох амархан гэдэг бүр ийм юу гаргачих. Лого гаргаад за огцорчлоо. За одоо яг
яан гэсэн юм бэ? Би дэрэл асуумаар байгаа доо. Ер нь энийг бол бид нар илүү ашигласан. Одоо номер 1 ч юм уу эсвэл тэ номер 2 ч юм уу хин нэгэн ингээд одоо бид дээр ашигтай ажилласан байж болно. Тэрийг үсэхгүй. Гэхдээ хамгийн их хоцсон тал нь бол залуучууд очсон. Одоо жишээ нь саяын жигсаалын аварынсын 30.2% нь гадаад байсан. Ажигийнх нь үзэлтийнх нь 30.2% гадаад байсан. Тэгээ гадаад байгаа амар олон залуучууд зүгээр л fuck тэ ингээд дээрээсээ баалгаж шилгээд тэ тансаглалыг нь мэдсээр ээжиж чимээг өнгөрөөд идэх юм байна. Гарч ирээ тэмцэж болт юм байна, огцруулж болт юм байна. Монголд арчлаа юм байна. Тарангуульд орчоог юм байна. Энэ орон ч сүрчээг юм байна. Их орондоо өвлдөх, их орондоо ирэх, их орондоо байх, амьдрах тэ нөгөө гадаад явах цаг гэж би гадаад байх цаг гэж би гэхдээ бас гадаадаас буцаж ирэх цаг гэж би нэрээ тэгж бодсон байхгүй. Тэгээд хамгийн том ажил нь бол угаасаа огцрох амархан гэдэг нэр үлдээчихэж байгаа. Огцрох амархан гэдэг нэр болохоор юм гэсэн reef гэд бар гэдэг. Тэгээд яг нөгөө юуны хойно элексирийн хойно. Тэгээд reef дотор ингээд сууж байгаа л green zone-ийн нөгөө салбар байхгүй. Тэгээд юм pivot сууж байгаа л бид нар орлогоо нотлог явчих. Хөш тэгээд хуурамч бичиг өрөнд гаргаж ирээд тий нотлчул яах юм. Нотлчих юм бол хэдүүлээ тэмцэх гээд байгаа талдаа улс төрийн байр суурийг улам баттгаал өгч юм шүү дээ. Нөө ажиллаа хийдэг шиг юм болох юм шүү дээ. Окей, болохгүй мэн. Амаргүй гэдээ яриад байдаг шүү дээ. Өөрөө. Гэхдээ огцрох амаргүй гэж ажиллаад байгаа гэсэн чинь. Үгүй шүү дээ. Амаргүй гэдэг юм бол тэгээд амаргүй үлдээш ажиллах юм. Тэгвэл амархан гэж. Амархан гэл. Тэгж болж байгаа л орцсон байхгүй. Яг ингээд ID-ны санааг нь хөөх юм бол тэгэл ямар ч үр дүн гарсан огцруулна. Ирээдүйд дахиад дараа нь яах юм гэдэг юм бол тогтмол огцрох амархан гэж үлдээгээд дараагийнх нь буруу шудраг бүс авилгач хулгайч гэдгийг нийл болцсон улс төрчийг огцруулдаг болчих. Эн чинь ийм мөнхөд үлдэх одоо энэ брэнд юм биш үү гэж бодсон байхгүй. Тэгэл хийсэн. Тэгэд амар том ажил авсан. Одоо гадаадаас амар олон залуучууд бичиж байгаа. Чамд амирх найдаж байгаа шуудалдагдваа. Тэ ямар нэгэн новшин юм ардчин байх үедээ тэгэх юм бол амар олон хүмүүсийн итгэл байхгүй болно шүү. Тэ хичээгээрээ улс төрөөс олгоорой. Тэ 28 онд битгий твшээрээ. Тийм л юм ярьж байгаа. Тэгээд ерөнхийлөгч сонголттой холбоотой асуудал болохоор 3 үгүй байгаа. Ер нь хамгийн ихний үгүй нь болохоор оюурт нь ингээ бууцсан ардаас нь ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвчих чадахгүй. Яг тэгэхээр оюурт нь одоо 42-т ерөнхийлөгчийн сонгуульд болох цаг үед 55 нас хүрээгүй. Тэгээ ерөнхийлөгч болох цаг чинь нас чинь 50 болов 55 болсон. Тэгэхээр оюурт нь нас нь хүрэхгүй. Ерөнхийлөгч сонгуульд нэр дэвших. Хоёр дахь нь оюурт нь хүрэлцэх гэдэг хоёр өндөр павертай улс төрчин зодон явьжсэн. Тэр нь үнэн бүр ил цагаан зодтолж байсан. Ил цагаан зодтолж жоход яг үндэ нэг өрсөлдөгч унаад өгчлөө. Тэгэнгүүт Supreme нэг том амар хүчтэй улс төрч үлд чинь энэ хүчтэй улс төрч чинь ерөнхийлөгчийн сахилууд бүлтгүүлж яана. Тэгсэн чинь бид нар сая жигсаал дээрээ зөвхөн оюурт нөхцөх амархан гэдэг л оюу тавиаг байхгүй шаардлага тавиаг байхгүй. Шаардлагын хоёр дахь шаардлага хамтарсан засаг тар. Арчилсан нам сүрхгүчнэ. Шаардлага 3. Монгол улс ерөнхийлөгчийн сахилтай байхыг дэмжих гүнзүүлэлт өөрчлөлт хийхгүй. Тэгсэн чинь арчилсан нам засгаас гарлаа. Ерөнхийлөгч эхлээд хэвлэлийн төлөөлөгчөөрөө хэвлэлт үнцүүлийн нэмэлт өөрчлөлт намайг байгаа цагт хийхгүй. Гэснээр ардаас нь дахиад юу гэсэн бэ гэхэлэр өөрийнхөө хувийн сошиал медиа дээр постлоод 3 дахь нь оюутныг огцордог өдөр хурал дээр хэлж байна тийм. Улсын хурлын эндэр дээр хэлсэн. Байхгүй тус. Хөдөлгөө одоо энэ. Тэгээд хамгийн гол нь хүрэлцэх ерөнхийлөгч өөрөө тийм хийхийг бодсон ч гэсэндээ нөгөө талд нь тэрийг нь бариад амлалтыг нь сануулад бид нар дахиад акцж байна. Ингээд ямар ч хөдөлшгүй Монголд амар ашигтай 3 үр дүн гарсан. Нэг нь болохоор хулгайч гэдэг нь тодорхой болсон баг тий ойлгомжтой өөрийнхөө цалинг давсан тансаглалтай хөрөнгө оруулалтын мэдүүлгээр нотлогдоогүй амар том тансаглалтай улс төрчийг буулгалаа бас буулгаж үзүүллээ. Итгэл хөөп талаас. Хоёр дахь нь болохоор Монгол цүрх хүчингү болцсон бүгдээрээ нийлээд идэе гэдэг болцсон байхад нь хамгийн том цүрх хүчингийнх нь намыг нь засгаас нь гаргаж. Гуравт нь дарангууллын аюулаас ер нь бол ангижрах 3 том мэдээлэл хэлчихлээ. Ингээ бодхолоор саяын жагсаал бол Монголд дарангуул үүсэх боломжгүй байна гэдэг колыг бүх улс төрчд өгсөн. Тэр бол ингээд залуучуудын авсан хамгийн том хожил. Энэ оронд те ийм
эрхчлөөний мэдрэмжтэй ийм сошиал медиа хөгжсөн тий. Тэгээд үнгүй юмн дээр ингээд олноороо гараад ирчдэг олон инфлюенсер тий. Нэмээд дээрэс нь 20 хоног жигсахад талбайныг 3-1-ийн дүүргэчгүүц олон юм ойлгодог залуучуудтай болцсон оронд today Монголд та нар дарангуул хийнэ гэж байхгүй шүү гэдэг коллеж бүгдэнд нөхсөн гэж бодож байна. Яг зөв би нэг хараад байдаг юм нэг юм байдаг байхгүй. Одоо ингээл өчнөө л үрзээлтэй яг амьдралынхаа төлөө амьдарч байгаа ингээл залуу гэр бүл залуучууд зөндөө үнэхээр ингээд одоо болохгүй бүтэхгүй зүйл байгаа зүйлийг хэлмээр байвч ажилтай л байгаа байхгүй. Ажлаа тараал очиж байгаа байхгүй яг энэ нүгээр. Тэгээд төлбөртэй жагсагчд нь бол яг нөгөө нэг хэлээдсэн шүү дээ. Ажилдаа очдог гэж байгаа байхгүй талбаараа. Яг төлбөргүй яг тэр органик гэж яриад байгаа хүмүүс нь ажлаа тараал очдог юм байна л да. Тэгэхээр ингээд ийм жагсаал дээр ингээд очихгүй ч гэсэн ингээд сошиалар маш их олон дэмжиж байгаа. Очих боломжгүй юм чи яах юм бэ? Хүүхдээ цэцэрлэг сургуулиас нь аваад гэртээ хайраад аяга хоолоо хийгээл гэртэл байхгүй бол одоо тэр хүүхдийг хэн харж вэ? Тийм үст. Жагсаж байгаа хүмүүс чинь privileged. Одоо яг олон хоног жагссан. Би чинь амар privileged байгаа байхгүй. Яаж 22 хоног те компани дээр би 2 удаа очсон. Тэгэхэд тань ажлын яваад байгаа. Болоод байгаа. Хон ажил яваад тэгээд надад шатч нэг өдрийн нэг хоолны мөнгө ороод ирчихэж байгаа хэрэг. Хамгийн багта те. Тэгэнгүүт тэр юм одоо муухайгаар хэлэхэд ирэх юм байхгүй. Жагсах өөрөө ирэх юм болцсон. Тэгээд ийм олон хоногор жагсаал үргэлжлүүлэхэд бүр их юм ирэх юм. Тэгээд тим хүмүүс нь ч гэсэн тэгтээ жагссан шүү дээ. Өөрөө мөнгө олцдог, орлого олцдог тий. Тэгээд нэг удаа гараад жагсахад төрийн албанд байдаг ажил нь байхгүй болчихгүй тий. Өөрөө дандаа хувийн хвшилд ажилладаг тий. Тэгээд жагсаалд очсон гэд компанийн захирал нь хаалчихгүй. Тэгээд ингэв тийм ирэх юм бүгсч ингээд амар олон хүмүүс ингэж хэлсэн. Тэр бол амар одоо тэр юу гэдгийг дундаж давхрах том байхын одоо жаргал тийм. Бас нэгдээ тийм том биш тийм аа дундаж давхрах жижиг учраас сая талбайн 3-1 л дүрлээ. Тэнгүүд яг тэгээд нөгөө нэг завгүй байгаа шүү дээ хүмүүс чинь. Тэр үед нь яг юу гэж акц хийсэн бэ гэхээр ажлын одоо ажил олгогч маань тий жагсаалд ирэх боломж нөхцлөөр нь хангаач гэдэг нэг юм B2B байгууллагууд руу нэлээд юм явчихгүй юу. Тэрийг нь би нөгөө нэг хараад л байгаа байхгүй юу. Зөндөө л харж байгаа. Тэнгүүд тэр маань бас ингээд яг гол орцсон. Байгууллагууд дэмжиж байгаа байхгүй. За ингээд жагсаал цуглаанд очих эрх чинь нэлттэй. Цалинтай чөлөө олох газар зөндөө байлаа. Бас ингээд хамтж ихсэжсэн залуу бизнес эрхлэгч нар ч байсан байхгүй. Тэгэхээр энэ бүх юмыг ингээд чи ганцаараа миний зүр хардаж байгаа юм чи сэтгэхгүй байхгүй. Баг бүр ингээд супер гайс байж байгаас гадна энд нэг өөр хүн байгаад байгаа байхгүй. Арай нэг өөр тийшээгээ. Гүү мэг. Яаж тийм байхгүй. Гинт bunch of super guys нэрээ bunch of super guys. Нэлээд бодсон юмнууд яваа. Үн мөнх гээ залуу заяа. Одоо энд байгаа үн мөнх гээ залуу. JCI юу штэ. JCI мэтгэлцээний World Congress-ийн финалист заяа. Тэгээд статистикаар төгссөн. AFP гээд Reuters-оос том дэлхийн агентлагт англи хэл дээр сурвалжлах хийж өгдөг. Зүгээр одоо high IQ, high potential motherfucker байхгүй юу? Тийм амар сайн best friend. Тэгэл тэнд дахиад өөр амар болон юм супер гайс байгаа. Тэгээ инх квадрал гээд ах байгаа. Тэр болохоор 93 оны залуу басдаг тий. Тэгээд ОИХЦ гэмэр гэдэг юм сайт ажилладаг. Тэр сайт нь улсын хуралтай, тамийн газартай 2 жил датаад улсын хурлын гишүүдийн эрцгийг ил авдаг, бүртгэдэг болсон байна. Тэг хөндлөнгийн байгууллага, төрөмс байгууллага. Тэг улсын хурлын гишүүдийн эрцгийг, ашиг сонирхлын зөрчлийг дарсан канопиг нь бүртгэдэг сайт. Хийцэн. Тэг өөрөө социологч мэрэгчлэлтэй судлаач. Тэгээд давхар дахиад сонгуулийн музей гэж амар гоё прожект хийсэн. Сонгуул болгоны амлалтууд, уран үг, тэ дараасан бэлэг мэлгийг ингээд зурагжуулаад музей болгоод вебсайт хийсэн. Тэг өөрөө ингээд independent судлаач. Тэгээд бас ер нь Монголын иргэний нийгэм их нийлээд ингээд амар сайн бүшилж гаргаж ирсэн Монголын иргэний нийгмийн залуу лидер байхгүй. Тэг маа багтайсан бүгд. Тэгэд CFA өнөр ах байсан. Юуны CFA хичээл заадаг. Тэгээд бодлого залуучсан ялалтын захирал байсан амар заяа гэдэг ч байсан. Ер нь амар их нөгөө бодлогын нөлөө үзүүлжсэн хүмүүс нь дандаа төрөмсөх юмсан. Тэгээд бид нарт сая жагсаал дээр аюулгүй байдал талаасаа хүн эрхийн форумын дэмжлэг байсан, хүн эрхийн комиссийн дэмжлэг байсан. Тэгээд энд ажиллаж байсан залуучууд дотор бизнес ер нь маркетинг тал нь тий. Тэр тэргэлгээ залуу байгаа. UBC-ийн бизнес хөгжил хуучин нөгөө ICT group мөрөвд байсан. Тэгээд бид хоёр технологийн компаниудын e-спортын тэмцээн бие нийтэд тохиол зохион байгуулад манай хүн орж төрүүлээд танилцчихсан байна. Тэгэл юм амар органик юм болохоор эсрэгээр харин ч юу та нарыг бол яг өөрсдөө хийсэн гэдэгт бол 100 гэдэг ч байгаа. Ягаад тэгэхээр одоо жинзээ бидний дараагийнхын чинь дараагийнхаасаа ухаатаа л байдаг те. Ухаатаа буюу илүү чадвартай л байх хэрэгтэй хийж байгаа байх гэж бодож байна. Харин миний асуухыг хүсэж байгаа зүйл бол одоо яг нэг маш эргэлзээтэй болсон шүү дээ.
Ерхий сайд сонгох хугацаа маань одоо ингэ сунаад байна. Өнөөдөр баг дахиад ч 7 сараас хойш тухай яригадаад байна шүү. Тэгэхээр ингээд илүү энд чинь юм халуун сэдв болоод хүмүүс хоорондоо ярилцаал нэг хүн дээр юм илүү баг юу ирээд шүү дээ. Үнцэн ирээд байна л. Тэгэхээр би шууд шудраг асуугаад та нар маань огцруулах одоо шийдвэртэй санал нэгтцсэн. Тэгээ яг зөв чиний хувийн бодол одоо хин тэгээд яг ерхий сайд бүр ингээд шууд нэрийн зохвол та нарт одоо чинь хин таалагдаад байгаа тий. Надад чинь одоо ингээд надад бол тэр чи юм уу тий одоо гэтээ чи улс төрийн нөхцөл байдал чамд бол улс төрийн нөхцөл байдал нь бол ойлгомжтой тий одоо ардын намаас нэг ерхий сайд гар. Тэгэхээр энэ хүмүүсээс нэгээд хэнийг гэж юу бодсон. Би болохоор та хэд ингээ энэ юм бодцоод энэ алхмаа хийсэн гэж бодоод байгаа байхгүй. Тэгээс зөвхөн огцрох амархан хүртэл биш ээ. Би бол тэрөөсөө чамаас тэрийг л асууад байгаа. За хоёрдугаар нүүдэл нь яг юу вэ жишээ? Юу гэж бодсон юм? Биднэрт нүүдэл нь хамаагүй дээ. Ер нь ардаас нь одоо Нямбатар л шил хинж яах. Амар сайхан Нямбатар л шил хинж яах гэж бодож байгаа бил. Гэхдээ яг ер нь бол дараагийн ерөнхийсэд хэн байх нь хамаагүй. Огцрох амархан л гэдэг манайх бол. Бидэд тийм учраас нөгөө дараагийн ерөнхий сайд нь хинч байсан болон тэгтээ арайч тэ хүүхдийн тансаглал ч юм өөрийнх нь хэнийг нэг ийм муухай юм илэрчээд байхад бид нар та нарыг яач чадчих шүүгээ зөрүүлээд хар PR хийгээд даналцаад байж ахгүй тэ тэгэх юм бол хөшөөнч огцрох шүү гэдэг тийм колтол гарч ирсэн юм. Ер нь надаа Монгол Ардын намаас ямар ч ерөнхий сайдаас таалагдахгүй. Тийм учраас би саяын сонгуул дээр манайх ямар ажил хийсэн бэ гэхээр манал биш бол бусдын яхав гэдэг ажилласан байхгүй. Манай Норгийн бүтэн ажилласан юм. Норог тэгтээ нөгөө баримтат кино хийгээд баримтат кинохаа хажуугаар би co-founder-тайгаа хоёулах нь үлдээд тэг сонгуулийн бүх контент дээр битээр л хийчихсэн. Хоёр хүн. Тэгтээ манайх амар импакттай 2 3 бичлэг гэсэн. Нэг нь ил тод бай гэдэг. Тэг бүх булгаан ил тод байхад та нар яаж байгаа юм бэ? Хоёр том болохоор сонгуулийн мейкап гэж хэлсэн байхгүй. Сонгуул чагсаалт. Одоо би чагсаалт дотор байгаа хүмүүсээс ихэнх нь танина. Анар Шарк манай ажилтдаг байсан компани захирал эзэн байсан. Тэ инх төвшин Шаркийг мэднэ. Тэ Лука гэдэг ахыг бол бүр одоо гоё ах байна гэж хардаг мордог байсан ч юм уу тий. Тэгэл шинжлэх ухааны актем мэрэгдэл гой амар олон кул хүмүүс орж чагсаалтанд нийс. Тэгж яхад манай хийсэн контент юу байсан бэ гэхлээр фак надад ч гоё үрдний мейкап штэ гэсэн байхгүй маа. Гоё хүмүүс байх намаагүй штэ. Цаанаа хин ерөнхий сайд болохын төлөө зодон яг одоо улсын хурлын сонгуул дээр хийгдэж ах чинь нэг гоё хүмүүс хараал тий. Шарк марк хараал саналаа манд өгнө гэж тэнэг юм байж болохгүй тий. Надад чинь зүгээр л оюун эрдний мейкап гэж хийсэн. Данхын мейкапыг таад ингээд сонгоод штеп. Ер нь одоо манайхыг инх төвшин Шарктай амар холбож ярьтیں۔ Тэгээ холбоод ингээд яадаг. Гэхдээ яг үнэндээ ардын намаас инх төвшин гэдэг хүн ерөнхий сайд хийсэн ч нэмэргүй. Яах тэгэхээр ардын нам чинь цэвэр ашиг сонирхолтой үүсэж байгаа нам. Одоо нам хийсэл баг бизнес. Тэ нэг том ашиг сонирхол бага хүмүүсийг яг өгдөж явах хэвээр бага хүмүүсийг хулгайх боломжийг олох хэвээр. Тэгэхгүй бол ардын намаас ерөнхий сайдаар гарч чадахгүй. Ашиг намаас тэгж гарч чадахгүй. Ер нь. Тэгэхээр бол би бол тэгж хэлээ. Тэгэхээр одоо саяны ярианаас хэн байх нь хамаагүй огцрох амарх. Тий, огцрох амарх юм байна. Тэгэхээр яг одоо амлалт ч гэдэг юм уу те. Нэгэн л одоо ингээд хэдүүлээ манай подкастаар орж байгаа юм чинь. Дараа нь үнэхээр ингээд одоо боломжгүй те. Үнэхээр одоо огцрох зүй ёсны одоо факт гаргасан байх юм бол та нар дахиад жигсүү. Нөгөө дахиад ороод ирэх юм. Би л Монголд байлж гиснаа. Ер нь жигсэн. Гэхдээ энийг нөгөө үргэлжлүүлээд мувмент болгохын тулд би өөрийнхөө нэрнээс айгүй холдуулах хэрэгтэй. Тэгээ яагаад гэвэл одоо 1% хүнтэй ийм чухал брендийг холбочих юм бол болохгүй. Одоо манайхан чагсаалын одоо үндсэн байгууллагатайсан бүгд ер нь гэж бодож байгаа. Гэхдээ дараагийн хүмүүс яг өгчих амархан гэдэг нэрийг аваад тэг ингэж чагсаал хийе гэх юм бол бид нар одоо юу гэдэг нөгөө өмгөөлөгч нар стратегийн өмгөөлөл гэж хийж өгдөг шиг бид нар бол ингэ зохион байгуулалт талаас нь зөвлөгөөнүүд зөндөө өгч болно. Тэгээд нэмээд дээрэс нь зарим нь угаасаа дөрүүдээ нэгтгээд ороод гараад ирчин ч болно. Дахиад чагссан ч болно. Гэтэ ямар ч тач явцын дундаас улам сайхан гэдэг хүнээс энэ нэрийг салах хэрэгтэй. Манайхан бүгд тийм барьсан шүү дээ. Тэгэхээр одоо ингэ гэсэн үг. Уусаа оюун тэгээд хэцүү шүү дээ. Болохгүй байгаа зүйлийг ингээд би нэг ийм хэлэх гэсэн юм аа. Энийг ингээд одоо танаа community те яг энэ слоган одоо огцрох амархан гэж ингээд ашиглаад ингмээр байна гэвэл таад ярилцаад окей гэх юм бол болох юм уу? Болно шүү дээ. Ямар шүү дээ. Тэр чинь ингээд органикаараа хүмүүс нэмэгдэж орж ирээд үлдэх хэрэгтэй. Тэр чинь мэтгэлцэл үүсэх хэрэгтэй шүү дээ. Улаан зайлны намынх нь бачка те 10 жилд оюутан байхасаа нанд болоцсон гай хурж ирээл тэ хурж ирээл мачаандаа ингэ гэсэн очих амархны жаам тийм байхгүй шүү дээ. Бид нар тийм мэтгэлцэл үүссэн тэ сая адаглал яг саяын чагсаал дээр 20 хоног жигсэн залуучуудын нэг нь ирээл
энэ арай хэтэрнэ ингэж хүү гэхэл тэр та хэдийн акцийн үеэр хүмүүсийн сэтгэлийн юмыг би сонсож хахад нэг сэрүүг юм байгаад. Тэр нь болохоор огцруулж болж байна. Гэхдээ энэ засагчаа ингээд унаад байвал яах юм бэ? Одоо би сая чиний үгийг сонсоод бас тэгж бодлоо. За дараа нь Батгээл нөхөр гарч ирлээ те. Тэнгуү дахиад нөгөөд чинь огцрох амарх ингээд ер нь ингээд засагч нь ингээд одоо унаад солигдоод байвал мэдээж маш их хохирлттой шүү дээ те. Тэгээ яг ингээд төлөлийн хүсэл чинь яг юу ах юм те. Би чамаас суугаад байгаа нь ингээд манай жинзээ үеийнхэн чинь энэ дээрээ юуж боддог юм бол тэрийг бас ингээд багчлалтаа сонсоё гэж асууад байгаа байхгүй. Чи ингээл тоолдохгүй болгоод нь те ингээл унгаагаад байвал энэ чинь бас сөрөг талтай шүү дээ те. Манай засгийн газрын нас дунджаар 1.8 байсан гэдэг тоосон баг. Тэгээд 1.8 болоод засаг унаадсан байхгүй. Амар их унаад. Тэгээд ирэнгүүт сая оюутны бодсон юм хэлцээ хамтраа шааж. Тэг яг тэгэхээр өмнөлгөө боломжоо авахгүй байх үед угаасаа унаадсан. Тэгээд засгийн газрын нас богино байх чи ер нь бол бодлогын доктортой байдалд муу те ингээд айгүй амар олон хэцүү хүр дагаврууд ер нь бол байгаа. Гэхдээ өмнө нь хизээч засаг органик массын шаардлагаар унж үзээгүй. Дандаа хоорондынхоо ашиг сонирхол төр унжсэн байхгүй. Өмнө унаад унгаагаад байснууд нь чи миний ашиг сонирхлыг биелүүлэхгүй те тэгээд л. Тэнгүүд сая болохлээрээ 100% органик шаардлага дээр те ингээд массын хийсэн жагсаалаас унж байгаа. Тэ. 1000 биеийн хөлтийг унгаасан засаг бишэлтэй. Гэхдээ 1000 биеийн хөлтийг байхад унгаасан тэр унгалт бол юм улс төрчнөр хийсэн улс төрийн зорилготой акц. Тэ. Тэнгүү цаа нөгөө хардаад байгаа MC хийсэн ч гэсэндээ яг үнэндээ оюутныг унгаасан сонирхол байгаагүй шүү дээ. Амар ийм том ашиг сонирхолтой хоорондоо тэ оюутныг хил хамаа ойлголцдог нэг ширээн дээр тохооны төлөө суудаг. MC-ст ч тийм сонирхолтой байгаагүй. Сүүл рүүгээ зөвөр жоохон байнга задуулсаад залхацсан ч байж магадгүй. Тэрнээс л би бол тэгж бодно. Тэнгүүт яг харах юм бол сая би тэдийн зүгээр хийсэн одоо юмны айгу авштай юм. Мас өөрсдөө огцруулж унгах. Энэ тэг ховор сая нэгдсэн хүмүүсийг дахиж нэгтгэхийн тулд жишээлх юм бол энэ жагсаалын багийнхнаас амар их төвчээр шаардна. Тэгээ дараагийн ерөнхий сайд гарч ирээд ингээд тэр оргил дээр үрээд хахаж цаад идээд тэ ингээд яг тэр үе дээр нь дахиад жагсахыг тулд тэр хүртэл хүмүүсийн итгэлийг хадгалах хэрэгтэй. Тэр хүртэл энэ жагсаалын баг асуудал толбогдохгүй байх хэрэгтэй. Тэр хүртэл дахиад ингээд амар их юм органик хүч шаардна. Тэгээд ховор ер нь бол дахиж ийм жагсаал болохын тулд айгүй удаан хугацаа өнгөрөх хэрэгтэй. Жохон хэцүү. Гэхдээ тийм жагсаал болно. Яг миний нэг тэгэхээр хурдан тийм амар огцрох бол яг үнэндээ одоо ч гэсэн амархан биш л байгаа. Түрүү чи ядаас шүү дээ. Одоо та жишээ нь хэнийг гээд. Би болохоор тэн дээр нэг ийм бодол. Та нарын жагсаалтаа бол 100% саналдаг байсан. Гэхдээ нэг харамс төрсөн. Тэрний үгээр яг тэр ингээд шинжэнгөө нэг гарлаа штэ. Би бол тэр ингээд одоо ардын нам буюу тэр одоо ардын намын хагарлын үр дүнд засаг уучлаа гэж би бол хувьд харсан. Яг тэгэхээр сан сураалтын үр дүнг харахаар 44 хүн дэмжсэн тий. Энэ дээр бол плюс нэмэх нь юунууд орчиж байгаа. Сайд нар нь одоо засагтай байсан сайдаар нь эсрэг дарцсан. Дахиад өөрийнх нь намаас баг 12 гишүүн тий. Миний тооцоор 10 хэдэн гишүүн ч байгаад байгаа байхгүй. За. Тэгээ би бол хамгийн их одоо харамсаад байгаа та хэд те. Энэ нэг дотор зодон байсан те. Яа чиний жигсгаас ч өмнө энэ бол байсан те. Тэгэхээр ингээд тэнд ингээд салхисаллангууд нөгөө хэд маань авчиад ах нар чинь одоо бидний ямаар ингээд тоглолчуу гээ те. Тэр үр дүн жишээ нь дараагийн үр дүн дээр та хэд маань сайн бас бодож байгаарай. Тэгэхгүй бол ялангуяа хугацаа нь ингээд бас өөр цагууд байсан бол хамаагүй те. Ингээд хугацаанч таарад те. Та хэд маань ч гарч таараад тэгэл тэнгууд нөгөө нэг мундаг хүмүүс тэрийгээр ингээд тэр юмдаа бол мундаг штэ тий манайхан чинь тийм ер нь бид нар бас даан өөрсдөө хүчээр ер нь огцруулсан гэж угаасаа том дөрс шийдвэр гаргахаар би бол яг тэгж яарсан баг. За өнөө шинэ бол нөхлөөтэй гол үр дүн нь бол манай хэдэг гадаа байгаа. Шалтгааныг бол тэгж яриад штэ ард түмний хүслээр баг ингээд огцрууллаа ухааны юм яригадад байдаг. Өмнө ойлоо нэг ярьж байхдаа энэ бол нэг том хагарал байсан. Тэгвэл манай нэгдүгээр хүн чинь бол эгжтэй үед нь орж ирэл тэр ингээд хилдэг үгээ хэлэл явчлаа штэ. 1 2 2 хоёулаа. Тэгвэл одоо нэг ийм асуулт одоо мэдээж нэг ийм томоохон жигсаал хөдөлгөөн болохгүй байгаа зүйлийг ингээд дуу хоолой олгоод манлайлалаад оролцлоо тий хамтраад оролцлоо. Тэгэхээр улс төрд өөрөө одоо улам сайхан гэдэг хүн ер нь бол оролцох сонирхол байна уу? Би угаасаа би улс төр судлаар асууж байсан. Тэгээ би угаасаа political animal гэж угаасаа өөрийгөө боддог. Тэгтээ болоогүй. Би 32 он хүртэл байх бах. Тэгээд өөрөө мөнгөтэй болчиход орно. Өөрөө мөнгөтэй болоог байхдаа би хинэгний улс төрийн түүл болж орохгүй. Тэгээд independence хадгална. Би Норгийн ардаас технологи компани байх. Ер нь бол. Тэгээд би Монголд байгаа ихэнх сайн инженерүүдийг танина. Тэгээ би Монголд байгаа тех хөрөнгө оруулалт хийдэг хүмүүсийг ер нь дийлэнхийн танина.
Тэгээд ямар ч технологийн шийдэл гаргасан маркетинг хийж чадна. Тэгээ бодхолоор надад бол яг одоо технологийн бизнес хийх гэдэг дараагийн биш нэ. Тэгээд тэр хүртэл чинь доор хаяж 8 жил ер нь технологийн компани босгоё гэх юм бол ер нь нэг тийм жил 2 жилийн асуудал уусаа биш. Тийм болохоор доор хаяж нэг 8 жил тэгээд манай найзууд дотор product manager байгаа, UX designer байгаа. Тэ ингээд инженерүүд байгаа, сайн back end нь байгаа, сайн front end нь байгаа. Тэ ингээд баг босгоод тэр баг дээрээ хөрөнгө оруулалтаа босгоод ингээд явах бодол байгаа. Норгийн артаас. Тэг бас гадагшааныг сурч чаад ирчмээр байна. Ингээд цагууд байгаа. Тэгтээ ямар ч бустер руу орно. Тэгтээ ямар намаас яаж гэдгээ ерөөсөн мэдэхгүй л надад талт. Ихээ улбаа нөө House of Cards-ыг үзчихсэн. Үзчихсэн. Тэгээ би бол бас айгу дуртай байхгүй. Ер нь баг 2 морьжудаа үзээд явж байгаа. Тэгээ би ганц юм асуух гээд ус төрлөө орно гэд би тэр чинь сонсчлаа. Тэгвэл ус төрч болгонд их ашиг байгаад тий. За мөнгөтэй болох юм бол мөнгөтэй болоод тэрийг ашиглаад явах гэж ойлголоо. Тэгвэл чиний нэг ус төрд ороод их ашигч яг юу байх вэ тий. Тэр нь одоо болсон мэдгүй. Чиний хараад ямар юмнууд байх вэ? Юуг өөрчлөмөр вэ тий? Өөрчлөлтөө биш би бол хоёрын нэр ашиг нь ус төрч болгоо ороод нийгмийн өөрчлөлт ингээд тэр бол би 2 дугаар асуулт гэж байна. Яг чиний их ашиг яг юу байх юм? Би амар ялангуяа тэр киног үзсэн юм шиг мэдчихэж байгаа тий. Би бол амар дэлгүүл байх. Гэхдээ ер нь нэр надад тийм амар их ашиг байхгүй. Нэр байхгүй. Ямар ч ирэх ашиггүй. Яг амар дэлгүүлээ зүгээр яг надад нэг тийм хүсэл мөрөөдөл өгдөө жоохон байх юм. Soft power амар өндөртэй зарим нэг процессууд байна. Одоо мөрөөдлийн процесс л тоо. Тэг би энийг ярих юм бол энийг ер нь ингээд ярихлаар амар rookie сонсогдох. Жохон хүүхдийн л хүсэл шүү дээ. Ойлгоорой. Тийм. Тэгтээ одоо ингээд харахаар зарим нэг улс төрчдөд зарим нэг юм хүмүүст бол амар том ингээ бүх нийтээр сонсдог позишнуд байгаа байхгүй. Тэнгүүд тэр хүмүүс одоо түгэж байгаа нь болохоор баялагтай эзэн гэдэг мессеж түгээгээд тэгээ бид нар аль хэзээ баян орны ядуу хүмүүс бид нар зүгээр сууж байгаад мөнгө олж чадна гэдэг мессеж түгээгээд байгаа байхгүй. Тэгээ тэр нь урт хугацаанд ер монголчуудад амар хортой. Тэгээ ядуу масаа олон бүр нэмж байгаа. Тэгээд хүмүүсийн сэтгэлгээнд ч гэсэндээ хийж байгаа амар том хор. Тэгэнгүүт тэр soft power-ыг ашиглаад би ямар мессеж түгээмээр байгаа вэ гэхэлэр ямар ч том хүн гарч ирээ чиний амьдралд ямар ч өөрчлөлт авчиж чадахгүй. Чи өөрийнхөө амьдралыг сайхан болгоно. Хинт чиний амьдралыг сайхан болохгүй. Зөвхөн хуцалгүй өөрөө хөдөлмөрлөл гэдэг нэг тийм мессеж авах хэмжээний амар том soft power Монголд хэрэгтэй. Тэгэд тийм ер нь мессеж түгээхин төлөө ер нь улс төрлөө орно гэж боддог. Минийх бол. Тэгэхгүй болохоор бид нар ингээд одоо уулуурхаан салбараа харсан ч тэр хөдөлшгүй амар чухал салбар бид нарт хэрэгтэй. Гэхдээ уулуурхаан салбартаа давхар явж байгаа популизмуд бол Монголыг уулуурхаан салбарын өгж байгаа өгөөж өснө илүү харлаад байгаа юм. Тэр бүгд чимээг байж байгаа л тэр Отхон Баатар сөрөг жагсаал дээр ярьж ирсэн юм юу байсан бэ те. Зүгээр үж байгаа хүн бор жирвэл орхон 80 сая төгрөг авах хэмжээний их мөнгө байсан юм аа тэр гал те. Nice guy хэлж тэр. Юу тэгснэ 350 юу лээ? Тэг 1 тэрбум гэдэг чинь хэдэн төгрөг юм бэ? 20 мянган зэрэг 5 сая төгрөг энэ. Нөгөөх нь 100 тэрбум болж байгаа шүү тий. Их бодлоо. Яг нэг бүтггүй зөндөөл юмнууд байна. Тэгээ яг нэг тийм улс төрийн подкаст биш те. Бид ингээл яг нэг хувь хүн улмаал гэж улам сайхан Норог цэг юм байна. Тэгээ яг энэ дижитал маркетинг дээр одоо сонирхолтой л контентууд хийж үзүүштэй л байлгаж байна. Хэлмээр байгаа гой сайтууд ч те. Lemon Press гоё те. За Норог бас ингээд тэгцтэй яг ингээд агуулгыг маш хурдан авчдаг. Тэгээ нэг юм 60 секундын дотор 30 секундын дотор research нэг байгуулгын сурталчилгаа гоё үзэл авчдаг. Тэгээд энэ улмаа цаашаага бол улс төрлөө бол орох юм байна гэдгээ сая хэллээ. Болоогүй юм байна. Окей. Болоогүй. Тэгвэл одоо саяны нэг яриад байгаа технологийн компаниудаараа ингээд ажлыг ярьж штэ тэ. Хийгдсэн байгаа одоо Норог цэг юм чирээ сая ойлголоо. Дараагийн шат руу гарах бас цаг нь болцсон юм байна. Тэн дээр ажил хийж байгаа юм байна. За технологийн компани бизнес тэгвэл яг юу хийж байгаа? Одоо харин тэрийг олоог. Би тэгтээ ер нь санаа хайгаал яваад байгаа. Тэгээд лайфстайл нэг аппын санаа байгаа. Коучинг мочин хийдэг. Гэхдээ тэр мөр бол Монголд тудлаа авах гэж утсан. Ихтгэж жижиг зах зээл дээр B2C тийм самар цөмдөг те 6920 20000 төгрөгийн багцтай тэрийгэ зараад subscription бизнесээр модель болоод мөнгө олно гэж байхгүй. Учиргүй л одоо порно сайт л гэдэг юм бол Монголд тийм боломж байхгүй. Тэгэхээр ямар бизнес авах уу бодож л байна. Гэхдээ гэрэ шийдэгвэл тэгээ санаанууд орж ирсэн санаанууд нь ингээд бизнес модель тэрээр фейлдэд байгаа миний дотор л. Тэгээ манай подкастын нэг юу байгаад байгаа байхгүй ингээд нөгөө өнцөг.
property podcast гэх ингээд нэг тийм үйл хөдлөх хөрөнгө шиг санагдаад байгаа. Маш ч болохоор нэг юм intellectual property, за real estate property, financial property, personal property гээл те. Энэ бол хөрөнгөө гэдэг л гээд байгаа. Тэгэхээр заавалчгүй ингээл нэг юм том компани захирал гэхээсээ л үнэхээр тэр нэг ажил мэргэжлэрээ сургуулийн төгсөөгүй байсан ч гэсэн амар сайн ажиллаж байгаа экспертүүд байт юм а. Тэр хүмүүсийн үгийг л энгийнээр хүмүүст ойлгоё гэж яриад байгаа юм. Тэгэхээр ингээд манай подкастын дугаараа ингээд жүрэнд бол дуусах тал руугаа нэлээд хандсан байна. Тэгэхээр нөгөө цааш одоо манай энэ подкастад нэг иймэрхүү төрлийн эксперт хүн ороод ирчихээсэ. Чиний зүгээс ингээд одоо нэг урьдчаар ямар хүн байна санал болгох. Би гэхдээ ерөөсөө эксперт ший. Би одоо нэгдүгээр сургуулийн төгсөөг. Жинзийн нэртэй ойлголцдог эксперт байгаа даа. Миний хувьд зөв яг үндэл гэдэг. Жинзийн нэртэй ойлголцоход айгүй хэцүү байгаа гэдэг. Одоо зөндөө л компани удирдлагууд ярьдаг шүү дээ. Байж байгаа л гівгэнд ажилтаа ирэхгүй хайцсан гэдгсэн чинь өнөөдөр миний нойр өрөөд бишээ юу. Ядраад исэн чи ирсэнгүй ч гэдэг. Эсвэл сэтгэл готролтой учраас би чөлөө авчлаач гэнэ үү те. Янз янзын нэг юм шүн унтаж чадсангүй гэлээ. Тэгэхээр ингээд магадгүй ингээд одоо тэр төрлийн эксперт байвал яасан. Одоо чиний хувьд одоо хэнийг эксперт гэж хүндэлж байна? Магадгүй манай подкастын дараагийн дугаарт одоо хэнийг экспертээр харахыг хүсэж байна. Би танарт амар гоё хүн саналлаа. Дулан орлоо гэдэг ч аа. Одоо яг Nest гэдэг компани. Одоо Nest гэдэг төрөмс байгууллагаас юм байна. Сэтгүүл зүүн инновац хөгжлийн үүргээ төрөмс байгууллагатай. Тэгээд хуучин Bloomberg-тэйсэн. За тэрний өмнө одоо засгийн газрын мэдээд байсан. Тэгээд ер нь бол одоо Монголд сэтгүүл зүүн салбарын хамгийн том гэх юм уу хамгийн одоо өндөр импакттай байгаа. Тэгээ бизнес хэвд ч тэр амар сайн ийм төрөмс байна. Тэгээ олон улсын коннекшн амар сайтай. Тэгээд яг өөрөө хүн уусаа. Сургууль мургуулт холбоо гэдэг. Сургууль холбоо. Тэр чинь нөгөө шал тустай тэр Pinecon. Тэгээд team нэг ихч байгаа тэр амар. Яг сэтгүүлч. Тэгээд амар мундаг ийм powerтай бүр яг амар powerтай. Залуух юм. 92 оны юм. Тэг дулан марлаа гэдэг. Би та дээр контакт носгоо. Тэгээд жинзинер л үүрэх бас эксперт биш юм шиг байлээ. Би нөгөө яг мэдээч залуучууд руу бол хурж байгаа. Гэхдээ яг жинзинер дотроо үзүүлж байгаа нөлөө гэх юм бол хурж байгаа нөлөөгөөрөө ами амир мундаг байна. Ами гэдэг нэг юм залуу Instagram баг хараалт дээр хэлээдэг. Нөө энэ хажууд нэг павтай байж байгаа. Ингэчдэг тий. Тэр гая. Жоох хөвтлээ. Гэтэ яг насан жоохон ч гэсэндээ яг тарих мархин амар ухаантай. Зүгээр л альбаар тэнэг болж жүжигэлдэг рилүүд хийдэг. Тэрнээс шүүр амар ухаантай хөвтлээ. Тэр яг юу тий жинзи нартай амар сайн нөлөөлж байгаа яг одоо. Би зүгээр нөгөө жинзи нарт нөлөөлдөг олон хүн тань. За тэгээд сүүлийн асуулт нээлттэй үлдээ. Одоо сая огцор хаамрын жигсаалаа игээд амжилтанд хүрсэн. Тэгэхээр одоо дахиад нийтдээ хэлэх үг байна уу? Одоо за юмдаа хүрсэн. Одоо тэгээд яах юм тэгээд. Зааш та нээлттэй үлдээ асуулт гэлээ. Яг бидний нөгөө асуугаагүй юм одоо хэлхийг хүсчихсэн зүйл юу вэ? Одоо хоёр мундаг хүнтэй суугаад тэг өөрөө зочин бачин болоод арсаж хичээд нэ. Ер нь яхаа нөгөө ингээд эхлэхээр чинь хүмүүсийн итгэл авахлаар амар их прешэр орж ирнэ. Тэр прешэр чинь амар хүнийг стресстүүлдэг. Ялангуяа одоо ингээ хүн болгон юмны захиалга өгч байна. Тэ. Тим юм дээр тэмцээч. Чи одоо чимээгүй гэж болохгүй тэ. Чи дараагийнх дээр нэрээ жагсан. Тодорой буулга гэж жагсамаар байна гэж одоо тий. Тийм тэгээд эхлэхээр чинь яартаж одоохондоо бол би хинтж хүргүү. Зүгээр сая жагсаал дээр тэмцэж ирсэн хүн болгонд саяхан дэмжлэгийг аль нэгэн хүний улс төрийн тоглоом болгоод эсвэл өөрөө аль нэгэн тал руу нургаж ороод итгэлийн ямралд оруулахгүй байх үүрэгтэй. Надаа өөр юм дээр тэмцэл өрнүүлэх ямар ч үүрэг байхгүй. Тийм учраас тэр прешрийг айгүйх багсгамаар байгаа. Тэгээд тийм учраас би танд өргүү шүү гэх юм учраас надаас битгий янз бүрийн лаг стандарт нэхэд байгаарай. Би бол зүгээр л нэг 24 настай өөрөө санхүүгийн доктортой бус бизнес хийдэг сэтгэл готралтай амар их арх удаг тэгээд юм 24 настай гай тэгэл бол за улмаадаа саяны ярьсан бүх зүйл дээр одоо ямар нэгэн үнэлт дүгнэлт өгөөд шүүх мөх ямар нэгэн тийм хэрэггүй тий. Тэгээд маш гоё сонирхолтой юм ярьлаа. Одоо тэгэл дуусахад бас харин зөндөл асуултууд байна. Тэгээ одоо тэгээд унтрааж байгаа тэгээд дараа нь одоо ярьд юм аашин тий. Зөндөл юмнууд байна. Бас хамаагүй бас дуус төржөөд яах вэ тий. Манай урилгыг аваад хүрэлцэн ирсэн.
Улмаадаа маш их баярлалаа. Цаашдынхын ажил өндөр амжилт хүсье. За энэ удаагийн дугаар ингээд дуслаа. Дараагийн зочноор хүртэл түр баяртай. Баяртай.